Яг тэгэхээр нөгөө мартаагүй ах та үргэлжлүүлж сайн өгөөд тий. Тэр нөгөө хүн яагаад ойлгохгүй талаар битээр өчтөр бас дахиад ярилцлаа. Тэгэхээр хүний давтамж муу байгаа тохиолдолд энэ өндөрт нэг давтамжийн юм чи авахгүй. Долгион таахгүй юм чи. Тийм учраас яаж нэхэр баг багаар бид нар чинь өнө хичээх хэрэгтэй, давтах хэрэгтэй. Тэнгүүд чи энэ 3 оронгууд чи яг ингээд арай өөр болж ирж байгаа. Арай тийш. Тийм. Ихний үед аялгүй бүр аач авахгүй шээ. Хэдэн мөсөв зүсүү гэж хийчихсэн. Ямар зарим нь болохоор баг унтаад юу ойлгохгүй. Зарим бүр унтаж өнгөрүүлж Одоо юу яриад байгаагийн цааталд нэг давтамжны ингээд цогтод идэх байхгүй. Тэгэхээр унтаад найр үрээд. Урд өдөр нь ишт унтаад унтчих шүү дээ. Тэгээд энэ намыг унтахтаа холбоогүй. Зарим хүн чи бүр өглөө тусаа дасгал хийгээд ажил ямар ч ажил хийхгүй. Ганцхан эндээ нөгөө тэнгис ах чи өглөө гүйдэг байсан гэж байна. Ууланд гарч бясалгал хийж гүйд. Тэгж ивэж тий. Тэгэхгүй нөгөө бид нар чи айгүй цацарсан. Энэ өндөр давтамжийн юм чи орох. Нэг нөгөө хин билээ яваа багш. Хин штэ. Нөгөө нэг хин штэ. Сараач бас нэг хонгороо тэр бөөч юм. Тийм үү. Тэгэхээр энэ өндөр давтамж шиг зохиод ороод ирж байгаа байхгүй. Үнээр жаргалмаач минь үргэж ирсэн шүү дээ. Тийм. Сайн хөлн гэмтсэн гэж хэлсэн. Гэтэ арайгаагүй гэ. Тэгээд хавраас биш намраас дахиад суунаа л гэж ил. Би очих гээд та нар дээр очих гээд гэсэн чи ерөөсөө заавч олохгүй тэг хөлөөж гэмтээчээд гэл тэгжсэн. Тэг бүгд нь минь төргээрээ. За. За, нэрүүд засгийн аялал гэдэг. Зах 8 аялалгийн 8 дахь аялал. Яг ингээд төрийг тулах байгаа нь бүгд тий төрийн басаа орч болж байгаа арт түмэн мэдвэл зөвхөн 8 дахь аялал. За, юу намаа хэлчих чиглээ. Юу яана. За, эхнээс нь явъя. Солонгоон ш. 900 мянган жилийн тэртээ иргэнгийн улаан урагтад хөх нурууд хүүхэд нэмэлжээ. Иргэнгийн хойн эндээс нүүжээ. Алтай хангаа хар жодоотоос 9 мөрөнд ирж үрдсэн ажгуу. Хөх нуруудад нөмргөө дэвлэ гэжээ. Агуугоо бүгдийг нэрвд гэмээр. Үлэмж сайн бүхний хай гэмээр. Аялгуут 3 удирлын эцэс Чингис хааны Тэнгэр ертөнцнэр гэж хөх Монгол иргэний засаг байгуулав. Нээврэ засаг хэмээн дээдлэв. Сатан бикүний надад улаан бурхтын ирсүүд дээр шавнав. Иргэнгийн улаан бургад өлгийд эзэн Чингистэй миний эцэг амд болов. Худууга бөө дөртөө догшны хөвгүүд толгой эзний иргэд болов. Үнэн ч хатан эсүү нохой жил өглөн төгшин Чингис хаан хэлжээ. Төрсөн би төлбөрөх төмөн амтны хууль буй. Уул би улбархгүй удамт амтны жам буй. Тулгуур би туйх төрсөн амтны насан буй. Тэр болбоос яах вэ? Туг их сүлдийг хэн өргөх вэ? Төрсөн дөрвөн хөвгүүнээс чинь төр барих нь хинбэ хэмэв. Хан хөвгүүд вангууд хатад харц илч дэмж иргэдэг. Хариу айлдах эсэх яахыг хааны тэнгэр ертөнц мэддэг вэ? Хатуулсан үг байвас өшөөдгүй. Хатуу би буруу хэлбээс юу гэжээ. За, энэ хүртэл яагаад ирээд вэ? Тий. За, яасан гэж юм? 900 мянган жилийн өмнө иргэний улаан бургад гэдэг нөгөө одоо хүн төрөлхтний юм ч юм тий. Анхны хүн үүссэн зэг. За, тийм тэр газар нутагт бүх нуруутай одоо анхны одоо хүн төрөлхтний нэмэлжээ гэж. За, иргэнгийн хаан одоо эндээс нүүсэн. Нөгөөд одоо бусад алтай хойно гэдэг нь бас л одоо манай анх
анхны хүмүүс тийм. За энэ иргэний гэдэг нь нөгөө амин чимраа газар тийм хийж байгаа. За алтаа хангаа харж одоос ингээд нүгэд 9 мөрөнд ингээд тарахч одоо судалжээ. За тухайд хүүхд нуруудууд байсан, хүүхд толботууд биш хүүхд нуруутай байсан гэдэг бүгдээрээ одоо дээлийн нөмөржээ гэж хэлж байна. Дээло гэдэг нь дээл гэж хэлж байгаа. Тэр нь бол яг нэг дээл гэдэг утгаараа биш. Оюун санааны хувьд одоо бүх тэр 12 эцгийн ертөнц за одоо бусад одоо бүх мэдлгүүд давхарлаж одоо мэдлэгээ оюун санаан дээр одоо давхарлаж мэдлэгээ олж мэдсэнийг л одоо дэвлэн нөмөржээ гэж хэлж байгаа. Агуугаа бүхний нэрүүд гэмөө гэдэг нь агуугаа гэдэг нь одоо өвдгийн хүрсэн тэр агуу сайхан юмд одоо нэрүүд хүрсэн нэрүүд гэдэг чинь өсөн дэвжих урд үе тэрийг амьдрал дээр илжүүлэх тэр бүгдийг одоо хийсэн дээлийн нөмрүүд гэж хэлж байна. Үлэн сайхан бүхний фай гэдэг нь одоо нэг хөөс гэсэн тийм. Тэгээд фай бол хамгийн дээдлийн одоо сайхан гэсэн. Ой сайхан л гэсэн үг тийм. За аялгууд 3 удаа хийцдэг нэ. Одоо их Монгол улсын байгууллагаас өмнөх 3 удаа яриад байна тийм. Одоо тэр нь Манайхад хүртэл хийцдэг. Чингис хаан Тэнгэр ертөнцийн нэргэж. Тэгээд их Монгол улсаа яг засаг байгуулах гэжсэн тийм. Монгол иргэний засаг байгуулгаа. Бүгдээрээ хөхөөрөө монголоор иргүн болцгооцсон. Тэгээд төр нь одоо иргүний бадраадаг тийм болсон гэж хэлж байна. Нэр засаг хэмээн дээдлэх мэдээж тэгээд бүгдээрээ өсөн дэвжиж байгаа учраас засаг нэр засаг нь одоо ингээд байгуулагдваа. За сорхтаны бикүний одоо хийсэн байх нь тийм үү? Сорхтон юу ч хийсэн бэ гэсэн чинь улаан бургадын дэрсүүд дээр шагнав гэдэг нь бас юу юм бол улаан улаан дэрсүүд тийм шүрхгүний гэдэг цалыг цалаар ингээд шагнасан байгаад байна. Сорхтон гэх юм. Энэ үйл явдал болохоор 1225 оноос 27 оны хооронд Чингис хаан өнгөрөхөөс өмнө Сорхтон гэх хатныг их хуралдаанд гараа болгоод тэр юу одоо тэр шаналлыг өгөөд шансан яг энэ үйл бол нөгөө бүх Монгол үйлдэл хэлчихсэн тийм Монгол улс байгуулагдсан. Тэгээд энэ үнийг хийж тэгээд эзэн Чингис хаантай Сөрхтөний аав тийм амд нөгөө амд болцсон гэж байна. Тэр нөгөө Тойрол хааны дараа бол Чингис хааны одоо улсад тийм Хэрэг аймагч ингээд дагаар орж байгаа шүү дээ тийм дагаар ороод бид чинь энийг нөгөө 4-р онд үздэг шүү дээ. Тэр байлдаа зүйлдээ нөгөө алтан хуулийн аяг болоод тэгээд нөгөө арт түмнийг нь бол дагуулад ингээд цаашаа их Монгол улсад байгуулчихж байгаа шүү дээ. Тэгээд энд Чингис хаан буюу Тэнгэрийн Чингис хаантай бол Сорхтон хатны аав нь тий Чихаа хамбаа гэдэг анд болцсон гэж шүү дээ. Тэр Чихаа хамбаа гэдэг хүнийг бол Тойрол хаан бол дүүн шүү дээ. Гэтэ тэр хүнийг бол голж ирсэн шүү дээ. Тухайд Тойрол хаан хэлдэг тий 4-р номер гардаг. Одоо энэ төр бол нөгөө төр барих юу байхгүй гэдэг ингэ хэлж ирсэн. Гэтэл Чингис гэдэг юм амин чанартай Тэнгэрийн Чингис хаан маань болохоор энэ хүнийг анд болгоод ингээд хажуудаа бас түшээд аваад ирсэн биш үү? Тэгээ тийм бааз тийм тийм надад гарч. За энэ худууга бүр дөрөвдөө давхшны хөвөд гэдэг нь юм тулуу эзний иргэд болгоо гэдэг маань өөрөө энэ Чихаа хаан Тойрол хаан маань өөрөө дүүнэртэй байсан. Хангуудтай ноёдууд байсан. Тэднийг бүгднийг ингээд нөгөө дагаар оруулаад тэг бүгдээр нөгөө их Монгол улстай хүчин зүтгэсэн гэсэн хэлж байгаа. За тэгээд энэ маань өөрөө яг энэ хэлж байгаа энэ ихний хэлэмжийн хэсэг болохоор
Чингис хаан маань бол яг улсаа яг хөх Монгол эргүүн болгоод их Монгол улс болгоод хөх амин чанараа яг хамгийн дээд түвшиндээ хөгжиж байгаа оюун санааныхаа хувьд бол аргилтан болсон. Тийм үе байсан. Тийм үе байсан. За тэгээд энэ үнж хатан 9 нохой жил гэж байгаа. За тэгэхээр 9 хатан маань бол яг энэ яг түүхэндээ болохоор энэ Чингис хааны дандаа хажууд явдаг хатан байсан гэдэг юм бэл. Дандаа дайн тулаан тэр одоо ингээд ишээ нэг алсын юм аянгууд байгаа шүү дээ. Тэнд бол ингээд дандаа ингээд хамт явдаг. Тэгээд зөвлөгч маягаар ингээд бас зөвлөдөг ийм хатан байсан байна. Тэгээд энэ хатан болохоор түүхэнд яг энэ хилэнгийн яг энэ ишлэлийг бол их олон сурвалжууд дээр иш авсан байдаг байхгүй юу? Эсвэл хатан гэсэн үг. Нэг хатан. Тий, нэг хатан. Чингис хаан маань 4 хатантай шүү дээ. Тэгээд 9 хатан 9 ингээд хичт хоёрыг авч суусан байдаг шүү дээ, тий. Тэгээд болон хамгийн сүүлийнхэн болон хамгийн ихнийхэн бүрт хатан байгаа шүү дээ. 4 хатантай байсан. Тэгээд энэ 9 хатан бол ингээд олон газруудаар ингээд авч явдаг байсан. Зөвлөгч маягаар байсан байгаа даахгүй хатан. Тэгээд энэ хүн чинь ингээд хэлсэн биз дээ. Чингис хаанд хэлжээ. Төрсөн би төлбөрхтэй түмэн улсын амьтны хууль бий, уул бий болбох тий одоо ингээд орчлонгийн зам ёс гэж байгаа. Тэгээд тэр зам ёснд одоо та ингээд хэзээ нэгэн цагт энэ өөрийнхөө энэ төрүүл бий орхоо явна шүү дээ гэж штэ. Тий. За тэгээд тулгуур бий тойрох төрсөн амьтны насан буй тэр болбоос та яах вэ? Туг сүлдийг хэн өрөх вэ? Төрсөн хөвгүүдээс чинь төр барих нь хэн бэ гэдэг одоо тийм хаан Монгол өөрийн чинь ингээд хажууд байгаа өөрийн чинь төрсөн одоо хүүхдүүдээс гадна одоо энэ дагаар ороод ирсэн байж байгаа хүмүүсийн ч гэсэн хүүхдүүд ингээд хангууд найдууд зөндөө байж шүү дээ. Тэндээс одоо яг хэнийг нь сонгох вэ гэсэн хэлж шүү дээ. Тэгээ харц ил одоо эргүүн нарт хариу айлдах эсэх яхийг хаан тэнгэр ертөнц гэддэг вэ? Хатуу зүрх байс өшөөдөг вэ? Хатан би буруу хэлвээс аюу. Тэгээд танд одоо ийм санаа байна уу? Тэр өдөртөгч хүн чинь дараагийнхаа одоо өмчтэй хүнийг бэлтгэсэн шүү дээ. Тэр хүн чинь нэг юм бэ гэж хэлсэн байна тий. Миний хүүхдийг сонгочхоо гэвэл 9 хатнаас ч хүүхэд гарсан юм уу? Гарсан. Бүгднээс нь гарсан байна. яг жагийг айгуу сайхан тэгэхээр модод томцуулах болчихлоо. Тийм. Юу ийтэй байгаа учраас тийм. 9 хатан чинь нөгөө тойрол ван хаан нөгөө хувилдаас идэж яхахыг бас хэлсэн шүү дээ тий. Хов зөөх нь одоо муухайч гэсэн хоёр хаад одоо байлдах юм бол батгал ганцхан шавд юм аа гэдэг тий. Барын цэцэлтоноос Батхан цаддیں ингээд тий. Тэг хэл эргүүлдэг шүү дээ тий. Тэр хүн бол нөгөө их тийм Халсын хараатай юм тийм ээ. Яг энэ хэлбэрийн яг энэ хэсгүүдээр болохоор яг үл гад Монгол эмэгтэй чүүдийн хатуу ханыг маш юм жижигхэн үгнээр хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр төрийн тэр төрийг барьж байгаа тэр хаан хүн гэж байгаа тэр хүн бол маш олон талын мэдлэгтэй байна шүү дээ. Тэгэхээр нэг хүний одоо мэдлэг бол тийм агаас бэлэг бол тэр их Монгол улсыг байгуулах багтж байгаа байхгүй. Тийм учраас юм дөрвөн хатан аваад тэр чинь дөрвөн үр талаас нь дөрвөн юу хийж өгч шүү дээ. Тэр хатад бүгд одоо хаандаа маш өмнөж байсан байна. Яг тийм учраас одоо хаттын удаан гэдэг үг маш агуу байсан. Тэр улс оронд бол хатан хүн гэдэг бол тэр эцэн мөрөн ухаанаараа артмаа жолоодоход тэр хаадуудтай байх нь тусалтай байсан байна шүү. Тийм учраас тэр 99 тэнгэр чинь 55 хатан байгаад байгаа шүү дээ. За тэгээд цаашаа сайн юм шээ. Чингис хаан өгүүлрэн өхөл надаас тойрох мэт үнэхээр түүнийг сэтгэсэнгүй. Хөвгүүд үг хэл гэсэн Чингис толгой хажаар өчгтөө хаа эцгийн нэрсний дэргэд халууч сануулж сэрүүлэгч болж урайлах дунд уухай болж унах морийг ташууруулж холын аян тохшуурчлан ойрын дайд орцсон туслан бөө бигийн задгаар гойжиж өгжиж хаахын харцдаар халширч хат
Хотын элчийн халамжтайгаар амарч, зодлохын цагт зодлож, жаргалахын цагт жаргалдан, золихын цагт золио болж, хүртүүлэхин цагт хүртүүлж болж, гоо нүрээ түлэн баран, өндөр нуруугаа бүтээж, үүрэн, өнчин өчүүхний төлөө, гэрийн нохой мэт үнж, гинтүү чор мэт соргог, гэгэн бэлэгт, файкумэн мэт, үл хожтон зүтгэж авъя гэсэн гэрээсээ, золио болсон толон цэгцэг, зөөн өртөөлөн байж, захиран явсан улаан бургадад, задын дор онгосон би, толон хажраар Чингисийг өртөөлөх, төгс босоо голчийг илгээсвэ. Цөөд хайрхан цацал өргөхдөө, нэрүүл засгийн ертөнцтэй шүтдэгвэ. Хүүхд доктор үлгээгээс үннийг гуйхтаа, мөнх тэнгэртээ өөрийгөө шүтдэгвэ. Хөх Монгол эргүүний дээд сүлд, хөг бүтэх нэрүүл засаг, хөх нуруунд заяасан, хорвоогоос Монгол эргүүнд өгсөн хавсуу эрдэнэ засаг ажуу. Хонгилд нарыг орлох нэрүүл засгийг хараатай айнатай явсаар олоогүй ажуу. Хаттуу хэцүүгийн дээд туйл 550 шалтгааныг хашралгүй даван танин мэдэж хавсуу ертөнцийг өөртөө олж бойжиж хавсуу нэрүүл засгийг байгуулсан ажуу. Хорлонтой аадар нэрүүл засгийг хорлож устгаж явсаар олоогүй ажуу. Өрөө цоолдон асуулдан өмчин зүрхээ суулдан алдан өчөлдсөн хилцэн хүлээлцэн мөрөөдөн ертөнц тэнгэрээ олж таньж өргөн нэрүүл засгийг байгуулсан ажуу. Энэ хүртэл иргэд тайлбарлаж цаашаа. Яасан гэж юм. За өхөл надаас тарахгүй юм шиг би сэтгэж байлаа. За хүүгүүд юу бодож байна хэлгэснээр дагуу толоо хажир өчгтөө хаа эцгийн дээрээ одоо халахч сануул сэрүүлэгч нь болж уриалхтун уухаж унах морин ташууруулж холоо юм ташууч. Ер нь бол хаа эцгийн хажууд бол яг туслах нь болоод Хаан эцгийн нэрлэлсний дэргэд гэж байгаа байхгүй юу? Тэр чи юу гэсэн үг вэ? Нэрлэлсний дэргэд. Нэрлэн гэсэн чи юу гэсэн үг лээ? хэлснийхэн дагуу Нэг хүнийг оноохыг нэрлэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хаан эцгийн тэр нэрлсэн хүний чинь дэрэгдэн гэж байгаа байхгүй юу? Тий. Та юу гэж хэлэх болгоно? Тэрүүний чинь би доор нь Тэгтээ цуу яв гэж хэлэх юм яах вэ? хаан ширийг тэр хүнд өгнө л гэд хэлэх юм бол би тэрийг чи хүлээн зөвшөөрнө. Тэр хүнд чинь бүх санаадаа яваад юм юм. Санааны хажууд туслаад игнэ юмнаа гэсэн. тий. Тий хаан эцэг яа юу гэж нэрлэн тэрний дэрэгдэн байна. өөрөө таалаар бол гэсэн. Тий. Би бол тэр хүнд нь тослоно л гэж хэлээд байна, тий. Юу хэрэгтэй вэ тэнд туслаа гэсэн үг. Авчтай тий. Яаж туслах юм? За тэгээд үргэлжлүүлээ. Зарим юм дээр сануулж өгнө. Зарим дээр нь сэрүүлэг нь болно. Дохио өгөх нь шүү дээ. Урайлж туганд уухай болно. Унах морин ташуур болно. Зарим юм дээр ингээд ташуур болоод араас нь тий ташуудаж өгнө шүү дээ. Холын айн хошуучлан ойрын дайнд оролцсон туслаа. За сайн тэгээд үргэлжлүүлээ уучлаарай. Дундуур нь ороод. Бас л нэг юу ашиг. Одоо би ингэх хэвээр би хаан болох хэвээр ч гэх юм тэр талаас авах хэлээгүй. Яг тий. Одоо хинээ та илүү сайн гэж үзэж байна. Тэрийг би тэрэнд нь тусдсан болов. Та шидээл гэдэг тий. Тэгээд бүү бигийн задтаар богжиж гэж шүү дээ. Энэ юу гэсэн утга юм чинь? бигийн хөх ертөнцөө тэр бөө гэж байна шүү дээ. Оюун ухаанаар бодож гэж. Тэрэнд ороод бас Тий. одоо шийдвэр одоо дагалж Тий. Тэгэхээр ингээд нэгэн тооцоолол хийгээд тэр шийдвэр гарцсан байгаа бол тэрэнд ингээд яг хийсэн үнч зүтгийг л ингээд өгчиж гэдэг одоо Тий. богжиж гэдэг бүхийж Тий. Тэгсэндээ за яг тэрийг хийя хэдл яах нь. Эсвүүцгүйгээр л явна шүү дээ. Хүндэтгэлтэй яах юм. А тэгээд тий. хаширч гэдэг одоо
одоо хаан харцдаар гэхэлэр ч одоо өөрөө сонгохгүй нөгөө гурван хаан бол тэгэхээр тэднийг харцсан дор. Ахас ихсийнхээ үгэнд нь орж явна. Өөдөөс нь одоо цар игээд авах болно шүү дээ. За тэгээ зодтолтын цаг зодтолж. Тэгээ ер нь бол баг тэгээ өөрийгөө зодтолтын цагт золино гэж байгаа шүү дээ. Ингээ хэлцээ юм. Хамгийн чухал. Чамд ямар ингээд юу өгсөн бэ? Хот төлөө өгсөн бэ? Тэрний дагуу л явъя гэж хэлчихэж штэ. Амдын чанарын Тий. амдын баг юу тийчтэй. Яа. Тий. Өндөр нуруу бүхтийн мөрөн гэж одоо нэг цээчэд хэлдэг байхгүй ямарсан нэг одоо ламбат одоо нэрхэ тэгээд одоо юу нь бол аян дарнаа л гэсэн. Тий, аян дахаас гадна энэ өндөр нуруугаа бүхтийн нэг чинь нуруугаа бүхтэйтэл ажиллана. Одоо нэгсэн өндөр нуруу ингээд залуу байхад өндөр ээж байгаа хийсээгээд бүхтэр болдог шүү дээ хүн. Тэгтлээ л юу нэг юм. Нэгсэн хүү хөтлөө дуусан дуслал энэ улс орныхаа төлөө явнаа л гэж байгаа. Махитлал л шүү. Махитлал л шүү. Тэгээ өнчин хүчрхийн төлөө ажиллана тий. Өнчин гэдэг аваа цуцарсан байгаа. Тийм төлөө тэрний төлөө тэднийг тэг босож ирэхийн төлөө ажиллана гис байдлаар. Тий гис байдлаар. Тийм. Гинтүүч анаа гэрэн бил. За файкум гэдэг нь одоо үлэмж Хамгийн сайн энэ оюун санааныхаа өөрийнхөө нэг Чингис төвшин дээр одоо тэр ямар одоо боломж юм. Хэмиг сайн сайхан дээр нь л авчиж яхад оюун санаагаа зарцуулна гэдэг нь тий. Тэгэл үл хожтон сэтгэнэ гэж шүү дээ. Энэ нөгөө хаан хүний тий үл хожтох гавьяатан гэдэг. Тэгээ ерөөсөө юм ярихгүй л гэсэн. Юмний хойно орж суухгүй л гэж юм тий. Тэгээд юу гэж юм. Золио болсон. За энэ нэг хааны хэлснийг бол одоо ярьчаад одоо бол нэг хэсгээр орж байна. Тэхүүний хата. Одоо толгой зөрчөөг зөөртөлн байж захирын явсан Улаанбаатар задын дор онгосон би одоо өөрийнхөө тухай ярьж эхэлж байна. Одоо толгой бол ингээд бурхан болсон тэр одоо зөрчөөний өртөлөд одоо Улаанбаатар онгосон байна. Задын дор. Толгой Чингисийн өртөлөд төгс өсөө голч илгээсгүй. Энэ юу суутай вэ? Ямар хатгыг хэлж байна юм? Одоо Чингисийн үйл хэргийг үйлчлүүлэн өөр одоо толгой хажираар одоо үнчээр одоо толгой онлоор одоо хажир үнэг одоо төгс өсөө болчуулаа одоо яасан одоо хэрэгжүүлсэн. Тий одоо энэ номоо ингээд илгээж байна л гэсэн утга. Эндээс би ингээд энэ Сартан хятад маань яг энэ толгой хажирыг онгоцны дараа тангараг өрсөн гэдэг. Энэ үйл хэрийг ингээд би бас дуусан тустай ингээд үргэлжлүүлнэ гэдэг тангараг өрсөн. Тэгээ ингээд номоо ингээд хэмжээ болгож чи дөрөв хүүхдээ болохоор яг номныхаа дагуу хаан одоо тэр боловсролыг эзэмшүүлээд ингээд энэ хүн одоо тэр өөрийнхөө хэлсэн одоо цаг хугацаанд тий энийг илгээгээд биднэрт хэлбэлээ болгоод өгч байгаа байхгүй юу. За тэгээд энэ дараагийнх дээр юу явж байна? Цөөн тайранд цэцэл өргөтэй нэр зэсгэртэн цөөн шилтгүй. Хөхөртрүүлээс өнөө хөхтэй мөхтэй өөрөө шилтгүй. Мөхтэй өөрийгөө шүтнэ гэж яг гэсэн утга явж байна. Ямар утга юм? Айтч байна. Өөрийгөө шилтгэж одоо мөнх тэнгэрт одоо өөрөө өмч гэсэн утгаар болоо. Тийм. Нэгдүгürt том бол өөрөө яг босоо голч дээрээ нөгөө энэ толгой хажираараа сэтгээд Чингисээр одоо энийг Чингис гэдэг энэ амин чанараар хараа. Тэ тэр амин чанараа шүтээ шүүл гэсэн үг болж байна. Тэгээ энэ зүү таархан цацал өргөх. Тэгэхээр монголчууд нөгөө ээж нар дандаа цацал өргөхдөө
төр засгаад бүгд багтаа гэдэг байгаа шүү дээ тий. Бүгдээрээ тэгэл бодож байгаа л өргөд тэгээд энэ өөрийгөө шитэн энэ газар огторгоо тий огторгоо үлгийн хоёрын дунд хүн энэ бүгдийг нөгөө сүлжинэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг бодож байгаа та нар энэ бүх зүйлийг хийж байх. Одоо нөгөө амьдрал дээрээ бүр энийг чи хэрэгжүүлгээд байнга одоо бодож явуу гэдэг ах шиг юм тий. Одоо тэгсэн чинь нөгөө нэрүүд засаг байх болчихсон. Тэр мэдрэмж байх болчихсон. Зөвхөн юм бойдог юм систем рүү бодлоо явчихж байгаа шүү дээ. Одоо тэгээд намайг гоёлгаад өгч намайг. Тэгээд тэр гуйж байгаа юм нэг хувийнхаа нэг юм хүрээнд гуугаад байгаа байхгүй бид нэр. Одоо бид нэр бүр томор улс орн минь төвшин амгалан төр засаг минь амар байг гэж өргөөд тэгээд оршуу дэлхийгээ бодож өргөх юм бол бидний сэтгүү бүр том болж бидний хүсэл бүр том болж биелэхэд хүн болгоны хүч хэрэгтэй байгаа байхгүй. За энэ дээр Хөх Монгол иргэний дээдсэл бүх бүтээх нэр үтсэн. Бүх нуурын зайсан, хороос нуурын төгсөн. Одоо бүх нуурууд гэдэг Монгол хүнд зайсан одоо тол юм уу энэ бол одоо юу одоо их засаг буюу одоо тэр системийг л бол одоо хавсуу их эрдэнэ засаг аж ахуй. Хавсуу чи юу лээ? хас Тий, эрдэнэ их эрдэнэ. хамгийн дэд. За хавсуу их эрдэнэ засаг. Эрдэнэ ихлээр одоо орой дээр одоо яаж явж байгаа л Тий, үүслийн өөрөө эрдэнэ тэр оройн дээд тэрлүүгээ тэмүүлж байгаа. Тэгээд хавсуу буюу дөрөв хонсор дээрээ тэрэн суйрлаад тэгээ энэ өрөө их засаг болоод систем болж байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг гэвэл юм байна л та. Их Монгол улсын маань сүлд нөгөө юу гэдэг лээ? Их Монгол улсын сүлд. Хамгийн дээдлэл нь гал гэдэг шүү дээ. Сар, нар, дээр нь 3 дөлтөө. Тэрийг хэлээд дээ шүү. Нэгэсэндээ монголчууд бүгдээрээ тэр одоо хавсуу их эрдэнэ буюу 3 үүслийн 3 эрднэрээ ингээд нөгөө нэгдэж байгаа шүү дээ. Бүгдээр нэг юутай болоод тэгээд тэн дээр бүгд нэг эрчим энергитэй болоод ирж байгаа учраас энэ дээр хас эргэлдсэн ийм нерв засаг буюу бүгд тэн дотор байгаа бүх хүмүүс хөөгдөдөг буюу бүгднгийнх нь амьдрал нь жамсыг дагчихсан амьдрал дээр явж байгаа учраас бүгдээр зөв энергитэй учраас ийм том одоо эрдэнэ засаг юм аа. Энэ нерв засаг чинь. Энэ бол хорвоогоос монгол хүмүүнд өгсөн одоо эрдэнэ юм шүү гэдэг шүү. Та нар бусдаас одоо өөр олчиж байгаа юм шүү. За хонгол нарыг бодлох гэдэг. Хонгол нарыг орлох нэр засгийг хараатай аньяатай явсаар болоогүй ажгүй. Хатуу хэцүүгийн дээд туйл 550 шилхааны хаширгүй даван таны мэдэж хавсуу ертөнцийг өөртөө олж бойж хавсуу нэр засгийг байгуулсан ажгүй. Хорлонтойд аабар нэр засгийг хорлон устгаж явсаар олоогүй ажгүй. Өрөө цоололдон асуулдан өнчин зүрхээс сулалдан галалдан өчигдэн хилэлцэн өрөөдөн ертөнц тэнгэр олж таньж өргөн нэр засгийг байгуулсан ажгүй. Тэнгэр ертөнцийн дээд төгс нэр засгийг таргааж аргааж олоогүй ажгүй. Таван мөчийн яс илэгдэл үсэж тэмтэрч хол явсаар байгуулсан ажгүй. Ухааны дээдийн нэр засагтай ууж дүниарч учраагүй ажгүй. Шүлсээ шимийн ундаалж шүдээ мүлжин хоолдож байгуулсан ажгүй. Учрыг олж уулыг ургуулж усыг илч болгох 35 эрдмийн шавхан авсан нэр үсгийг байгуулсан ажгүй. Оршихуй сүлжхүйцсгүй олонлогч нэр үсгийг олж алдаж явсаар байгуулаагүй ажгүй. Мэдхэн дээд нэр үсгийг бодож дуурайж яваад олоогүй ажгүй. Монголол хүртэл мандаж явсан 800 мянган жилийн олц нэрд үнэхээр байгуулсан үнэнээр нэрд үнээр байгуулсан ажгүй. Тэнгэрийн саярхалт нэр үсэгтэй таргалж турж учраагүй ажгүй. Төгс биелэг хүчээр цогцлоож удамшуулж
төр мэдих Чингис хаан байгуулсан гэж хүслийн дээд нэр эцсийг хүлээж тосож байгаад олоогүй очив. Гарцгүй 99 аргыг газар мэт үнчээр хэрэглэж заншиж гандаж хөлдөж байгуулсан гэж 10 түгээмэл нэр эцсэг ахуй төрийн 10 түгээмлийг аргалж булааж олоогүй очив. 10 хорооны хумсыг баран уулыг бэлгээр нэвт харан хүсэцтгэж байгуулсан гэж За юу явуулчлаа. За ер нь бол нэр засаг гэдэг тогтолцоо хийгээд байна те. хэрхэн яаж ямар хүчээр Тийм. одоо зовж тэрийг яаж олсон билээ гэж сануулад байна. Зүгээр ингээд нэг тарваж араад явж байгаа болоогүй те. Энэ бол ингээд энийг байгуулахын тулд маш их олон жилийн хөлсөж хөдөлмөр оюун санааны маш олон тийм шилжилтүүдийг хийгээд тийм үү. Тэгээ байгуулсан. Тэгээд энэ нэр засаг гэдэг маань өөрөө хорлонтой даадар муу юм хийж байгаа бол аадар тий. Гэхдээ энэ нь болохоор хорлож устгасаар олоогүй шүү гэж. Буруу юм хийж байгаа нэг л тасан зогсоосон болохоос ш. Өөртөө буруу юмыг тий хийгээгүй шүү. Ер нь энэ нөгөө өс санахгүйгээр хийдэг байхгүй монголчууд. Харталт нь мөсүүгээр тэд нар буруу хийгээд байгаа нь алдаатай байгаа нь мэдгүй байгааг асуучаас. Тийм учраас тэрийг нь зогсоож иж энэ засарнаа гэдэг юм цэвэр сэтгэлээр хийж байгаа учраас энэ өсийн юм доод ирчин байхгүй. Тэгэхээр хорлож устгаагүй шүү бид нар. Тэгээ өөрөө цололдон асуултан өмчин зүрхээ суглан алалдан гэж өсвөө үйлдэл яваад байна тийм. За орчигдсан хэлэлцсэн хүлээлтэн мөрөөдөн гэдэг энэ удирдлагын шинжүүдийг хийгээд байна шүү дээ. Монгол үйлдэл тийм Монголд үйлдэл болоод тэгээ тэнгэр ертөнцөө тэр арт нь тэнгэр ертөнцийг таньжиж байгуулсан шүү. За ертөнц тэнгэр ертөнцийн дээр төр хүүхдийн үсгийг тарваж алаад байгаагүй. Таван мөчний яс элэгдэл. Тэгээ бид нар тийм чи үнц нэгж юм даахгүй. Таван мөчний яс нь элэгдэл. Тэгээ ингээд мах байж байгаа шүү дээ энд чинь. Махны цаана яс гэж байгаа тийм үү? Ясыг элэгдэл гэдэг чинь одоо утгатай үг шүү дээ. Тэр маш их сэтгэл тэгээд нөгөө бид нар чинь амин насаараа дэнчин тавьж иж энэ чи олж авч байгаа шүү дээ. За тэгээд тэмтэрж байгаа тул тавьж алсан. Тэмтэрч үлдээ гэхээр ингээ бодож тунгаар тий. Одоо мэдхгүй учраас яах вэ? Хийж үзээл тэгээд ухааны дээд нэрсэлтэй ууж дүнэрч учраг байж байгаа. Одоо энэ үг бол биднэрт их утгыг хэлээд байгаа. Одоо бол ингээд уугаа дүнэртаад ингээд найдахлаад амарч яана. Тэрхгүй байх нь шүү дээ юм бол. Тэгээ шүлсээ шинэ ундаад шүдээ өмжин хаалж байгуулсан гэж гоо. Учрыг болж уурыг уугуулж усыг ивжүүлэх 35 эрдмийг шавхан гэж. Тэр энэ 35 эрдэм чи өөрөө ийм амин чанар биднэрт өгöd шүү дээ. Учрыг нь болоод уурыг уугуулж усыг ивжүүлэх. Тэгээ ингээд хавсуу нэр үсгийг байгуулсан. Орсгон шүлчүү засахгүй боломжтой нэр үсгийг олж алдаж явсараа байгуулсан. Олоод алдаал одоо ингээд өнөөдөр нэг юм хийчихэл тэнгуүтээ маргааш нь өөр одоо устгах юм хийгээд тэгж яваагүй шүү гэж шүү дээ. За мэдхүүн дээд нэр үсгийг бодож дөөрэж яваад алаагүй. Хин нэг дөөрэж хийх байх нь шүү дээ. Монгол хүртэл мандаж явсан зүтгэсэн 800 мянган жилийн олц нэрт үнээр байгуулсан гэж байна. Тэр Монгол үйлрэлт чи өөрөө 1000 жил үргэлжлэж байгаа шүү дээ. Тэрний 800 жилийн хүч хөдөлмөрөөс олсон шүү гэж. Монгол үйлрэлт ер нь бол 2000 жилийн үнэтэй. Яг тэр онол байгуулагдаад 1000 жил болсон. Тэр нөгөө энэ үүдээс юу гэж хэлээд байна вэ гэхээр бид нар бол зүгээр ингэж байж хахад энэ нэг юм бууж ирээл те алдаагүй маа. Бид нар өөрсдөө хичээж ээж энийг чинь нэдэд таньсан. Тэгэхээр бидний алдаад байгаа нэг зүйл нь одоо ингэж нэг баахан онгод буулгаал тэгэл тэднэрийнхаа тэрүүгээр ингэж үгүй эн чинь тийм юм биш байхгүй юу. Энийг чи хийж үзчихээж алдаа засчиж тэгжээж эн чинь цаашаа явдаг юмыг бид нар хилээд байгаа юм байхгүй юу гэдэг ашиг юм л да. Тийм. Хий хоосон тийм юм биш ээ. Нэрийн саяхалт нэрсэгтэй таргалж туурж учраагүй. Төгс бэлэг хүчээр зохицлооч удамшуулж төр мэдих Чингис хаанаа болсон гэж. Тэгээ төгс бэлэг хүч гэдэг чинь өөрөө мэдүүлэх болж шүү дээ. Энэ одоо онлын бүх онлууд маань цэцэрч тэгээд энэ төгс бэлэг хүч болж тэрийгэ зохицлоогоод дараа нь удамшуулж иж байгуулсан шүү. Хүслийн зэд нэр үсгийг хүлээж
тосож байгаад олоогүй. Бүгдээгээд ингээд тосоо суугаад тэг нэг гоё юм ирнэ. Чингис хизээ төрөх юм болоо гэл. Чингисний ордонд төрчихсэн ямар удаан юм бэ гэсэн. Бидэрт мессеж өгдөг байхгүй юм чи. Тэгээ гарцгүй 99 арыг тэрийг хараад гарцгүй 99 арыг газар мэт үнэнчээр хэрэглэж заншиж. Тэгэхээр тэр 35 эрдэнэ 99 ар гэдэг чи өөрөө бидний ямар ч алдаагүйгээр юм хийж сурахад алдаагүйгээр тэр харилцаа хийж төгс болох тийм аа. За андаж хөлдөж байгаа сайжгүй 13-ны хүмүүсийг баран уулыг бэлгээр нэвт харан хүсэж зүтгэж байгаа сайжгүй. Тэр уулыг бэлгээр нэвт харахын тулд бидний номоо үзээд ирэхээр бас их биднэрт тийм амин чанар өгч байгаа. Тэгээд бүгдийн нэг дээрээс нь хараад мэддэг. За аль эртний нэр зэсгийг дээдсийн зайлгаар олоогүй ажгүй дэмж анд Монголын аялал дэвлөө зах болж байгуулсан ажгүй. Тэр номоо үз гэж байгаа юм шууд. Та нар номоо үзээд дэмж бол анд бол. Тэр энэ дээдсийн зэрлэгээр олоогүй ажгүй гэд. Дээрээс энэ нөгөө нэг зэрлэгдээд ингэж яагаагүй маа. Дэмж анд болж доод чуулганд хийж вэж энэ Монголын аялал болж хэрэгжиж вэж энэ засаг төрчин дотроосоо ингэж гарч ирдэг гэдгийг бас хэлээд байна л да. Ард түмний тэр бүх нийтийн ухамсарыг дээшлүүлэхгүй бол наадуул чинь худлаа. За сайн амши. Аль эрдэнэ гэдэг чиглэл зам басаач өссөн хүслээ нэр засыг ерөөл мөрөөд задаар олоо байжгаа ертөнц тэнгэрийн аялал өгөө олж 90 цэвэрчин шударгаар 99 аргаар нүгөө зөгцсөн оршуу сүлжгөө засвуу устгахыг боломжтой осорлохгүй өсгөө болгож ойр хооллын ялгаан дээр байгуулсан ажгүй. За энийг хэлдэг тайлбарч тэгээ цаашаа. Өссөн хүслээ нэр засыг ерөөл мөрөөл задаар болоо байжгаа. Мөн л адилхан одоо юу болол одоо тэр хүслийг болол хүслийг болол одоо өөрсдөө зүтгэж хайж ямар нэгэн задаа болол болоогүй. Хий хорсноор мөрөөдөггүй. Ертөнц тэнгэрийн аялал өгөө болж 90 цэвэрчин шударгаар одоо ертөнц тэнгэр онлог одоо онлог хэрэгжүүлж одоо хөв болж одоо 90 цэвэрээр бол 99 араар бол одоо олж иж одоо нүгөө цогцсоо. Санаад одоо очхоос үлчээр засвал гэдэг нь 12 ертөнцийг одоо олонлоо осрлоо бүсгүй олонлож одоо осрлож бүсэж одоо 12 ертөнцөө одоо тэнгэр болгож одоо хэрэгжүүлж ич одоо хол ойрын ялгаан дээр байгуулсан одоо ойр хоолыг таньж мэдээж тэдгэрийг бол одоо өөрсдөө ялгааг гаргаж тэгж байгуулсан. За солонгой нэг Ясан бүслээр засаг гэдэг юм. Иргэн болгон коин гэсэн зүйлийг мэдчихэж одоо тэр өсөн дэвчих засаг байгуулагдана. Тэрийг би зүгээр нэг махтаал ерөөл хийгээл тийм амаараа яриад тэгээд болчтой. Орчин үед бол манифест гэдэг байна шүү. Тэр шиг тийм зүгээр амаараа ингээд яриад мөрөд цөөгөө ерөө биш шүү. Тэгээд ертөнц тэнгэрийн аялал хөгөө олж гэдэг нь одоо энэ аялалнуудыг 8 цагаар онлоо мэдээ тийм тэр онлоор одоо энэ онлоор л амьдрах юм бол 99 өв буюу одоо тэр төвшин сайхан болох тэр үр дүнтэй тийм одоо яг гарах нь шүү тийм одоо яг л 99 цэвэрл шударгаараа яг үр дүн гарнаа. Энэ нь л ерөөсөө
тэр 99 аргачлаараа таны оюун ухааны ухамсар бол нүүнээ хийнэ хэлгээд багш. За тэгээд оршихоос үлчгөөс устдахыг нөгөө ертөнцүүдээ хэлээд тэгээд энэ олонхой осолдох бүсгүй чинь бас дахиад байгаль дэлхийн гэр бүлтэй олдоогоо харьцаа энэ бүгд ингээд сайхан одоо харьцаа нөгөө нэг зөв хавсуу одоо иргэнэ. Бүх юм ингээд гойролтой юу гэдэг. Амжилтын жамын удаа орноо. Тэгээд ойр холын ялгаан дээр байгуулсан ажгүй гэдэг нь бодвол одоо ойр холын ялгаа гэдэг нь одоо хумсрын одоо тэр ойрдууд гэдэг нь нөгөө манайхан нөгөө иргүүнүүдээ холих гэдэг нь одоо тэр юм ойлгоогүй иргэн гэж тийм үү хаана тэд дээр яг ингээд ялгаанууд нь харагдлаа гэж тийм үү. Яг зөв. Эсвэл Тэгээ яг надад сая ингэж бүслэхүү гэл бидний бүслэнэ гэл яриад байдаг штэ. Тэр монголчууд нөгөө нэг малгай бүсээ их дийдлээд байдаг да. Тэрийг байнга сануулгын тулд одоо тэр бүсийг одоо битээ доор тавьж гэдэг юм уу те. Малгай бүс хоёроо дээш нь тавьж гэдэг юм уу. Тэрэн дотор энэ онлуудаа бид нэр мартуулахгүй гэдэг санаа бас яваад исэн болов уу сая нэг бодогдлоо л да. Яг та хоёр маань их сайн одоо хуч тэг унгаад болчих. Эсвэл мундаг байна. Тэгээд энэ Нэмэлт бараг байхгүй. Нэмэлт байхгүй. Ерөөсөө юу гэж юм бэ? 9 үслийн нэр үзэс гэхээр Queen гэсэн зүгээр л олчих. Энэ чинь суурж шүү гэж байгаа байхгүй. Тэгээд явахад яг нэг тэнгэр ертөнцийнхаа тэр одоо онлайн мэдээд хэлнэ. Энэ чинь чамаа яг нэг 90 цэвэр өвдөр ч навж тавьчихна. Тэгээ энийг аргачлаараа яаж ирэх вэ? 99 аргаараа нөхөө зогсчихоо. Гэтэл ард чинь болохоор энэ оршуу шүрхүү засах уу гэдэг энэ ертөнц тэнгэр чинь аянда Ослог сүлжих болоод тэгээ хол ойрын ялгаа чинь харагдаад ирд юм аа л гэж байна. Зүгээр энэ яг шат чинь. Тэгээ бидний орлыг хэлээд өгч байгаа. Ойрын яндын зүг явж байгаа бол бадраад авш. Холоороо яг нөлөөлөх байхгүй. Нөлөөлөх. Тэгээд энэ хол хоёрын ялгаан дээр байгуулсан ажгүй гэхээр тэгээд мэдээж тэр холын хүмүүс бол энэ мэдхгүй байгаа учраас тэд нар бол үлдэж хоцорно те. Гэхдээ яванда тэр ойрууд хийгээд үлдэхээр тэднэрт нөлөөлнө л гэж тэгжээж байгуулсан л гэдэг юм л. Тэгэхээр бид нэр одоо ингээд энэ номыг үзснүүд нь төрүүлээд яалтчгүй хийхээс өөр аргагүй. Өөр хийж хийхгүй гэдэг хэлээд нь шүү дээ. Бид нэр эн чинь мөрөөдөд суугаад эн чинь наа чинь бүтэхгүй. Тий, өрөөгөөд ч бүтэхгүй. Тийм учраас ойрууд нь л нэг юм ерөөл магтаал хэлээ ховтос өмсчөөд суух биш. Энэ номын цаад байж байгаа утга шалтгааныг устдаа зааж энэ чинь энэний артал ийм мод явж байгаа. Бид нар энэ дээр ингэж алдах гэдэг. Энийг нэг зөв хийх гэдэг юм дээр нэг ингэ түшиж дэм болж зааж ингэ хамтдаа өгч хэлж байгаа. тий ойрууд нь тий. Тэгэхээр бид нар ингээд нөгөө тэр их цоцромаар санагдсан байлээ. Айгүй олон хүмүүс нь тэр хол болчиход. Тэгэнгүүт бид нар яаж юм хэрэг яг ойрууд нь ингээд цуглахаар айгүй их тийм хүчтэй. Тэгээд одоо юу дээ дэмтэй те би биэндээ дэм өгөөд. Тэгээд яг өөрөөсийнхөө амьдрал дээр тэгээд нөгөө нэг орон зай дээр нөгөө галбирвалсан мод болоод те байж хахаас өөр аргагүй. Миний юмыг ав. Тэгээ нөгөө дэлгэрсэн сэтгэл гэдэг чухал гэдэг хаш дэлгэрээ сэтгэлүүлээ. Битгий ингээ хувимад бай, хувиа их чигээд өг ингээл өгөөл надаас авах юм байвал тэр галбирвалсан модны үр жимснээс нь ав гэл ингээл өгөөл байх юм бол нөгөө авсан хүн чи яхад дээ. Хүнээс юм авсан юм чинь сайхан ааштай бол тэгэл тэр хүнтэйгээ ингээ харьцаж яагаад нөлөөлөөд бай гэдэл байгаа шүү дээ. За сайн юм хэлчихсэн үү? Хичээлийн дараа ярих юм. За. За энэ дээр Хэцүү бодлоо. 99 тэнгэрт нь хэлж 12 их ертөнцөд байж 15 төгс нэрв засгийг аргатай нэгнээр заалгаж олоо байж байгаа. 99 тэнгэрт нь хэлж 12 их ертөнцөд байж аштын буян нүх үгээс сэрж авч гээж байгуулсан гэж байгаа. Их наран нэрв засгийг ирж хайж олоог байж байгаа. Эрхийн аюулууд нэгэн цахыг эргэх нүг хорвоогоос таньж ирээлэн сэлгэх бүх нуруудаас мэдж эзэн Чингис байгуулсан гэж байгаа. Оршихуйн үүсэл нэрв засыг олоо гэд олоог байж байгаа. Олонхой осорлохой сүлжгүй
засгын энгийн бүгдээр байгуулсан ажгүй. Булхаад аадар нейрот засгийг бөөлсөлгөж олоогүй ажгүй. Өхөөлж дороотуулж тамлах өгүүллийн хар ертөнцөд өргөдөж чирэгдэж тамлагдаж үнэн худлыг танин мэдэж эдэлж туулж байгуулсан ажгүй. Ихэнсэг нүүхэн нейрот засгийг инээж наадаж олоогүй ажгүй. Игэмний мах ясчтал өсгийн арьс туурай болтол эвлэж олж байгуулсан ажгүй. Оршихуун гол нейрот засгийг онож алдаж олоогүй ажгүй. Олонлогын дэд олзыг оюундаа сэрэгүн биендээ зохицгүй. Оршихуд Чингис суулгаж байгуулсан ажгүй. Нейрот засгийн хааныг нэрлэлтэй Чингис гэсэнгүй. Нейрот дүүнэн, нейрот бирүүн, нейрот төлөө, нейрот засаг, нэгэн бүх бие амин чанар, дөрвөн их засаг, дөрвөн олонт, бүх засаг, гурван дүлт галц засаг, бүх Монгол иргүүнийг төрөөр бадрах, бүх бүтээх цагаан засаг, хуучныг агуухай болох гурван эрдэнэ засаг байгуулаад Чингис хаан болсон ажгүй. 15 шинжит нейрот засгийг байгуулж болно, нурааж болно. Аялгуут нейрот дээдүүнийг хаяж болно, мартаж болно. Хохирлыг дааж эс чадмаа. За энэ хүртэл яагаад ирвэ? Энэ баг одоо игний ясыг ясчтал игний өсгийг сорог зүтгэрээ гэж Тий. Одоо энэ их хэцүү байгаа та нарт. Гэхдээ тэрэн дээр бити шантраараа гэдэг шүү дээ, тий. За энэ дээр юу юм? 15 бүс нейрот засаг аргатай нэгнээр залгууч болоо гэж. Одоо нейрот 15 төгс гэж ер нь бол нэг өмнө би яагаад нэрж хэлж байгаа юм бэ? 15 юм дээр гарч одоо аргатай нэгнээр залгууч болоо. Энэ нейрот их засгийг бол хин нэгнээр бол залгууч болоогүй. Гадны үнээр заалах байх нь шүү дээ. Бид гадны үнээр та нарт ингэ зөвлөгөө өгөө гэхэд тэр хүний зөвлөгөөр одоо хүргэж шүү дээ. Бид шууд мессеж өгч байгаа байхгүй. Та нар өөрсдөө л юм. Бүгдээс хаваад энэ өмнө одоо 800 900 мянган жилийн түүхээ олж яваад өөрсдөө цаашаа үргэлжлүүлээд яваад гэсэн. Тэр энэ нөгөө нейрот засаг гэдэг чинь өөрөө ертөнцийн жам ёссон шүү дээ. Тийм учраас эний чинь нөгөө нэг таньж мэдсэн нь манай өвд эцтэй. Энийг тэр хүн гэдэг байгаа л бол энэ жам ёс чинь байж л энэ хизээч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ бид нар болохоор яаж ийм гэхээр одоо андуураад байгаа нь энэ хуучирсан. Энэ одоо 13 дугаар зууны хүмүүсийн юм хуучирсан. Биднэрт хэрэггүй. Бид нэр цаашаагаа явах хэвээр. Гингүүтээ гадны хүмүүсийг урьж авчираад нөгөө хуралдаа суулгаад юу яагаад байгаа шүү дээ. Гэтэл наадах чинь худлаа байд юм аа. Наадвал чинь мэдгүй хүмүүсээр заалгаад худлаа. А бид нар болохоор энийг чинь танид мэдсэн энэ хизээч одоо өөрчлөгдөхгүй энэ жамэс гэдэг. Энэ дээр та нар ажиллаж энэ дээр л босч ирэхгүй бол дутуушуул гэж хэлээд байна те. 99 тэнгэрт нь 12 ертөнцөд болж өсгөн буюу хүмүүст хөөсөж авч гэж байгуулсан. За 99 тэнгэрт бид маань одоо тэнгэр гэдэг маань бол энэ одоо хэрэгжүүлэх бусдаа нөлөөлөх тэр нөлөөллийг бол одоо 99 сэртгэлж одоо энд одоо хэрэгжүүлсэн гэсэн. Нийсэндээ арга биелгийн оюун санаа үйлдэл хоёроо тэнцвэлэл хийж үзэхээс өөр аргагүй л гэдэг. Тий. За аштын буянг нөхөг сэрж авч гэж байгуулсан ажгүй. За ер нь нөхөгээр одоо аштын буянг бол авч одоо ер нь бол цаашдаа одоо оюун санааны хувьд бол одоо буйны хураан гэдэг юм уу да одоо бүгдийг сайн сайхнаар сэтгэжээж тий авч байгуулсан л гэж байна. Яавал одоо сайн сайхан руу чиглүүлэх үү хүмүүсийг авах уу гэж бодсоор байж байгаа л хийсэн юм аа л гэдэг нь тий. авахын авч гэхэд тэгсэн. буйныг хурааж нөхөг ирсэрсэн.
их наран нэр үцсгийг ирж хайж олоогүй байж байгаа. За энэ гэрэл боссон одоо энэ их засаг гэдэг энэ айлгуу бол одоо яаж олоогүй. Одоо ирж хайж олоод. олоогүй. Ирэх нөх хороос тавьж ирээлэн сэлэх нөх нуратаас мэдээж. Эцэн чигс байгаасаа ч ирэх нөх хороо гэдэг нь одоо жамны одоо ингээд ирж юу явж байгаа. Өөртөө биеэр одоо мэдээж одоо таньж одоо хөх нуруугаас мэдээж одоо одоо хоорондоо ам болж тэгж тэрнээсээ мэдсэн гэсэн үг юм болоо. Тэгээд эзэн Чингис байгаасаа ч Чингис Энэ эрхийн аялгау гэж юм те. Эрхийн аялгау чинь болохоор нөгөө хин ив чадвараараа эзэн эрхээ эдлэнэ гэдэг. Тэгэхээр тэр эзэн эрх буюу хин чаддууд нь нөлөөлөөд тэгээ бүгдээрээ энэ бидний хөх тол буюу гений мэдээлэл нөгөө угаасаа сав буюу тэр боломжууд нь байж исэн учраас тэгээд нөгөө хүмүүстэй адилхан тэрийг хийж үзэж таньж мэдэж явсаар байж хагаад өөр өөртөөхөө очрыг олоод тэгээд бид нэр энэ эзэн Чингис маань бид нарыг бас Чингис нэргэлт буюу тэр мөн муухай амьд ингэж дарахыг тий биднэрт байгуулж өгсөн засаг юм шүү гэдэг. Биднэрт болохоор бас мессеж өгч байгаа. Эрхийн айлгуу буюу энэ эрхийн хүмүүс мэдээд өөрийнхөө орон зай дээр үйлдэл хийхдээ Чингис гэдэг амын чанараар л юм шүү. Тэгээ энэ номоо ингээл бид уншаад байхад дандаа хөх нуруу хөх толб гэж хэлээд байгааг нь бидний өөрсдийнхөө язгуураа таньжвэж та нар босч ирнэ гэдгийг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар хэн нэгнээс илүү гэдгээрээ биш биднийг угаасаа илүү ингээд бүтээцэн нь та нарт өөрөг хариуцлага өгсөн учраас тэрүүгээрээ та нар сэрхээс биш хэн нэгний дуурайжгүйгээд хэн нэгнээс өршөөл ингээд хараад мөрөөдөж ингээд суугаад яахгүй та нарт боломж чинь угаасаа өгөгдсөн. Тэгээ тий жамаараа та нар хөх толбтой төрчихсөн. Тэгээ та нар тэргээ хийж гүйцэтгэх гэдгээ сэрээрэл гэж хэлээд байгаа. Тэрнээс чинь нөгөө дүлийг бид нэр илүү та нар муу гэд ингээд гоочлоо суугч биш тэднийг асар нөгөө дэлхийг хамгаал үүсэл нэр засгийг олон игээд болоо олонхоо осглоос үлчгүй засгүй энгийн бүгдээр байгуулсан гэж байна. Одоо оршихуй үүслийг бол нэр засгийн бол үүслийг бол зөвөр нэг олоогүй. Олонхоо осглоос үлчгүй одоо нийгэмтэйгээ одоо байгаль дэлхийтэй одоо уламжилж байж одоо бүгдээ одоо байгуулсаа Засгийн энгийн бүдээр байгуулсан гэж тийм. Тэгэхээр засгийн энгийн бүгд гэдэг нь амьдрал дээр нь л бүгднийг хэрэгжүүлчихсэн. Тий. Тэгээд нөгөө зөв их засаг хууль чинь өөрөө аж төрөх ёс зүй учраас яг их засаг хуулиар амьдрал гингүүт эдгээр чинь бүгдээрээ юма засаад эхэлчихэж байгаа. Ард өмнө нь өөрсдөө. Аадэр нэр үтсээ бөөрс хэлж олоогүй болчихоо. Зүгээр ингээд одоо үйл хорногоо сэлгэж явахдаа болол одоо хатуу чамаас гэдгийг бол тэр нэрүүдийг бол зүгээр ингээд сэлгэж олоогүй. Хүлж дөрөж тамлах өгөөлийн хар ертөнц өөрөдөө чиглэж тамлах өнөө хотыг тань мэдж эдэлж тууч тавсаа ч одоо хар ертөнцийг бол зөвөр одоо дээрс одоо тийм хар ертөнцийн тийм аа онцлооч ирээд байгуулчихгүй. Энэ бол өстой тэрэнд нь өстой үргэлтгийн дээр үргэлтэж тамлагдаж тэрэн дундаас өнөө хотлын таньж мэдчихэж өөрсдөө биеэр эдэлж туулж яж бол тийм юм байт юм байна гэдгийг болсон. Тэгэхээр өөрсдөө хэрэг энэ хар ертөнцид үргэлтэж чирэгдээд баймааргүй бол өвгдийнхөө үгээс сураад энэ онлоо мэдээд яваа. Тийм. Энэж лавч олоог гэж юмны мах ясчтал өсгийн яс туурай болтол эвлэж олж байвсаа ч зөвөр найр наадмаар ч юм уу хэлцээ зөвөр ингээд сураад ч олоогүй энийг өстэй одоо юмны яс бол маач одоо юмны яс бол хүнд бас зөөртөө маш их тийм юмцэг яс байдаг. Тэрийг
бах ясчтал Энд чинь нэг хүмүүсээ багхгүй юм чинь. Тэр чинь маш их энийг бүр яссан л гэж шүү. Хараа өсгийн арьс чинь туурай. одоо юушэд ирэхээр хатуужаад ирэхээр яадаг вэ? Тэр нь Тэр чинь оюун санааныхаа бүр тэгтлээ өөрийгөө яах нь хатуужуулаарай гэдэг байгаа байхгүй. Чи даа хатуу хэлээд байгаа тийм. Зөөлөн байжсэн юм хатуу болтол. Тэгэхээр чинь оюун санаагаа бүр ингээд нягтруулаад ингээд яг тэр ясцсан юм шиг одоо тэр туурай болцсон юм шиг арсыг туурай болцсон юм шиг тийм байдалтай оюун санаагаа нягтруулаарай гэж хэлж байгаа байхгүй. Юунаас ч айхгүй, юунаас ч ямихгүй яг л тэр юмаа зөв цагт зөв хийгээрэй гэж. Тэгээд хараа эвлэж олж байгаас. Эв нийтлийн шүү. Бошгон гол нэр засгийг онож алдаж олоог очоо. Боломжтой дэд олцыг оюундаа сэрхүү биендээ зөксгөө. Бошгоод чингис болгож байгуулсан очоо. Бошгон гол нэр засглаа. Оршихоо тэр одоо нэг ахуу одоо нэр засгийг бол одоо оюундаа тийм үү зүгээр ингээд нэг байдал шооч ингэж байгуулаагүй олонлогын дэд олцыг оюундаа сэрхэн биендээ нэрсэн та уламжлалаараа уламжилж явуулж бүр мах цуснд нь шингээжээж оюундаа одоо сэрэж биендээ зохицуулж тэгжээж энэ Тий. Чингис болгосаар Тэгэхээр энэ оршихуу гэж байгаа зүйл чинь мөхий байж нэг оршин байдаг. Тэнгүүд тэр оршуу дээр одоо тэр гол буюу тэр яг босоо болж болгож оюун санааны хооронд тэгээд бүгднгийн нийгэмтэй бол тэр системийг байгуулахын тулд яасан гэдэг юм. Тэгэхэд оюундаа сэрхүү хийгээд биендээ тэрийг зохицуулаарай гэдэг шүү. Энэ оюун санаа бие хоёр чинь ингээд нэг хэмээн дөө мөн болоо гэдэг байгаа байхгүй. Тэгжээч яг нь оршуудаа Чингис болж нөгөө бүх юмыг гисвэлээр хааж ингэж дүгнэж наагуулсан шүү гэж. Бид нар технологи гэж өгдөг байхгүй. Аргачлалын хэлж өгдөг. Тэгэхээр энэ нөгөө хүн ихлээд ухамсар тэлэхтэй ядгүй гэхээр нөгөө нэг юм таньж мэдээл тэрийг өр хүүхдэд зааж өгöd үлдээгээд байгаа ш. Тэнгүүд өр хүүхдэд нь бас туурал хийж байгаа юм чинь дахиад тэрэн дээр нь нэмээд юмыг таньж мэдээл ингэж явж иж энэ юм чинь оломдлохгүй болж уламжлалж иж энийг таньж мэдсэн. За юу гэж юм? нэрс засгийн хааны би Чингис гэсэн бай. Нэрүүд өмнө нэрүүд иргэн нэрүүд үлрэл нэрүүд засаг энэ чанар дөрөв цаа нэг засаг. Орон бэл галцсан. Хүүх муу иргэн төрөө. Хүүхдээ цаан засаг. Хуучны агуу гоо болох гурван эрдэнэ засаг байгуулаад Чингис хаан болсон чуу. За тэгээд тэр Чингис гэдэг амин чанар буюу тэр өдөртөн мандлагч хүний стандартыг хэлээд өгчөж шүү. Тэ? Арай өөрөөр хэлчихэж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь яа нэ? Зүгээр нөгөө Чингис гэж нэрлэж байгаа нь шүү. Тэр хүн чинь нэрүүд үнэн дээр байдаг. Нэрүүд иргэн дээр байдаг. Нэрүүд улирлын тэр олзуудыг мэддэг. Нэрүүд засгийн системээ яаж өгөх вэ гэдэг. Тэр нон ногоон гэдэг амин чанарыг мэддэг. Ийм юм байна. Тэгээд эдрийг бүгднгийн нэг зангидчихж байгаа байхгүй бүгдийг. Тэгээд дөрвөн цах их засаг. Дөрвөн цах их засаг нь юу вэ? Дөрөв үйлчлэл хавсар нөө. За дөрвөн үйлчлэл гэж байна. За өшөө. Дөрөв багтж байгаа зүйлүүд орж байгаа байхгүй. Хавсар. Өшөө. Зах дөрвөн ертөнц орж байгаа байхгүй. Оршуу шүлхүүс асгүй устгахгүй энэ ч бас. Тэр дөрөв багтж байгаа бүхтүүдийн хэлээд байгаа. Нийгэсэндээ нөгөө хүмүүс чинь бүгдээрээ тэр орших, сүлжих, засах, устгах гэдэг зүйлээ бүгдээрээ мэдчихсэн учраас их засаг те дөрөв их зах баг нь болчихсон. Хүмүүс нь бүгд ухамсарын тийм өндөр түвшинд хүрчихсэн. Гурван дөлт галт зас гэдэг нь юу гэлж байгаа лээ? Аа. Тэгээ гурван дөлчин өөрөө үүссэн өөрөө. Тэн дээр тэгэхээр гал гэдэг маань өөрөө маш их эрчим энерги шүү дээ тий. Тэгэхээр
Хүмүүс тэн дээр нэгдэхээр тэр энерги гэдэг бол их хүчтэй. Одоо юу ч хүрхийн аргагүй тий. Аюу санааны хийн мөр. За хөх Монгол иргэний төрөөр багтаах. Хүүхдийн цагаан цэцгээ. Ийм л яхан бол хүүхдийн шүү гэж. Хүүхдийн цагаан. Тэр өөрийн цагаан. Иргэн төрөөр бадарна. Тэгээд энэ нь болохоор агуугаа хуучны агуу болоод өөрөө хэсэг болоод Чингис хаан болсон яж байгаа. Тэр энэ өдөрдөн албалагч хүн бол ийм л юм юм. Тий. Тэгэхээр Чингис гэдэг хүн чи өөрөө хавсуу төрийг атгаж байгаа хүн шүү дээ. Тэгээд тэр тамга дарж байгаа шүү дээ. Хас тамга. Тэгээд Чингис бай чинээрээ хараад бүгдийн гис буюу энэ нэгдэлтэй болгочихж байгаа ийм хүн байхгүй. Бүгдийг хас эргүүлээд ингээд улс орны хэмжээнд. За энэ 15 шинжийг байгуулж болно, нурааж болно. За нэр түүнийг хайж болно, мартаж болно. Хөлийг нь дааж ич чадна гэж байна. Зүгээр шууд бидний гэж. Хаяад бол нэг төр зуурал болно тий. Нурааж болно гэж байна. Гэтэ та нар хөлийг даахгүй шүү. Тий. Тий жам яснаас хазаагаад нөгөө онон мөрний усыг хаваагаар шавахгүй гэдгийг мэдгээд байгаа ш. Тэгээд дуусаа шүүлчих. Харин нэр түүнийг гэвээс. За эндээс солонгоо уншина. Харин нэр түүнийг гэвээс хохирлыг дааж ич чадмаагийн дараа. 77 тоо. За зовлонгийн чанга бүдийгээд. Зовлонгийн чанга бүгдийг жагал хэмээс гэж өмнөөс дортмаа. Нэр эцгийн 15 шинж нэгэн амин чанар болсон юу вэ гэвээс хөх Монгол иргүүнийг бэлдмээ. Хөх бүтээхэд илж дэмж бэлэг хүчээрээ өөрөө тодормаа. Нэр түүнийг төр болгомаа. За энэ алхасчих. За энэ Нөө чи их олон тайлбартай юм бэл. тийм бэ. За энэ Нүүхүүд хоргүй цагцмаа. Ахуй төр 10 төгөөрөлтэй баймаа. Адуугун идэгийн бинүү урууг болгомаа. Хим шүүс түлж чаддаг болгомаа. Суралцаар дагасад бадармаа. Хавсуу хасуунаа уруу эргэж хар их ертөнцийг удамшихаас хөомөө. Нар зөв эргэсэн хавсуу хасуу за хамагтраас баяжиж мандмаа. Шорон цандаа үл шаардагдмаа. Айлт булхаа үл оршмаа. Таван тусгаар нэгдэхүйг төрийн босоогоож болгомаа. Онон мөрний усыг их байлаач айн туулж болдог бөгөөдөл хаваагаар ширгээх үгүй ачгүй. Хоёр мөр. Үгүй тийм байна. ээж нэ. Хоёр мөр. Нэр засыг айлт баримаа 3 эрдэнд оршмоо гэдэг 2 мөр байх. За энэ дэр намаа юу яадаг гэж дээ. За. За илж хэлж. Нэр эцгийг цааш амшрам. За яа ярьж байгаа дэргээд байна. Зовлонгийн чанга бүгдийг жагал хэмээс гэж ортмоо гэдэг нөгөө нүх багстай төсөв болцсон шүү дээ. Тэгээд тисэд төвчээд ингээд бензин тасарсан юмны өмнө нэмэгдсэн гэдэг. Тэгэл ингээд ерөөсөө нүүхгүй тэгэл тэр нэг хохирлыг төвчээд ингээд суугаад байна. Тэгтэл бас хохирлыг дааж ис чадмаа гэсэн байна шүү дээ. За тэр нэр эцгийн 15 шинж нэгэн амин чанар болсон юу вэ гэвээс за 15 шинжтэй байна. Тэрнийх нь амин чанар нь юу юм бэ гэвэл хөх Монгол иргэн болцгоо. Тэгээ өгөө бүтээхэд илж дэмж одоо амт те энэ бүгд одоо та нар болоо. Уусаа илж дэмж тэр иргэн нараа.
бэлэг хүчээр өөрөө тодормой гэдэг нь оюун санааны одоо тэр мэдлэг чадвараараа одоо ур чадвар авиас бэлэг гэдэрээ одоо өөрсдөө батгаад гаад ирнэ. тий. Нэрд үннийг төр болгоно гэж. Өөрөөр хэлбэл бүх хүн болгон нэрд үннийг бэлээсээ үнтэй байгаасаа. Тэгээд нүгүүд хоргоо цогцмоо гэдэг нь бас нүгүүд бас хортой байж болох гэдэг шүү дээ. Тэр бүр зориуд хоргүй байгаарай. Хоргүй байж одоо нүгүүд цогцоорой. Ахуу яаж вэ? Ахуу 10 түгээмэлтэйгээ бас байгаарай. Ахуу 10 түгээн дээр бий болгоорой. Адууган эдгийн би нүү ураг болгомоо. Энэ болохоор ингэж байгаа юм. Адуу сүрэг амьдрал хоёрт нөгөө өргөдөл яг үлээ. Амьдрал өргөднө гэсэн үг юм. Адуу сүрэг амьдрал гэр хоёрт амьдрал өргөднө гэж. Ураг гэдэг нь ураг төрлийг хэлж байгаа юм байна. Бүгдээрээ л одоо тэр адуу малын чухуугаар л босч ирнэ л гэж хэлээд байгаа юм байна. Тий. Адуу сүрэг амьдрал хоёр биш адуу сүрэг гэр хоёрт амьдрал өргөдмөө гэдэг нь гэр гэдэг чинь нөгөө ус орон гэдэг байна шүү дээ. Адуу сүрэг энэ чинь нөгөө ахын 10 төгнөөс гадна бид нар чинь 5 хөшөө малаараа дамжуулаад оюун санааны нүүгээд байгаа шүү дээ. Тэрэн дээр л амьдраарай гэдэг байна шүү. Амин зугаарыг тэг систем гэлж байгаа байхгүй. 5 хөшөө малаар адуугаа төлөвлөж хэлчих чинь. Тэгээд энэ адуу маань өөрөө бас уйлгаа онлоод төлөвлөж чинь. Тэгээд гэр гэдэг чинь өөрөө бидний оршин байгаа гэр сууц хүмүүс боловч нөгөө талдаа 5 систем. Энэ хоёр дээр л амьдарч өгдөө. Тэгээ ер нь бол ингээд цаашдаа ботхоор юу юм би олон юм хэрэггүй болдор шүү дээ хүмүүс. Илүү хэрэгцээнийг хасаад танаад ирэхээр тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг цэвэр одоо органик юм аа л бид нэр тэр малынхаа юмнаас бид нар бүгдийг гаргаад авчиж байгаа учраас нэг олон үйлдвэрд нэг юм уу заавад нэг ч хэрэггүй ч болчих юм шиг үлээ дээ баг. Тэгээд энэ амьдрал нь одоо тэн дээрээ зохицоод явахаар тэр чинь өөрөө чам хим шүүс төрж чаддаг болно. Чи өөрөө тэр адуу малаа уйлж одоо эдлэж хэрэглэж тэндээсээ ахуугаа бүтээж шатгаас гадна оюун санааны хувьд бас ингээд нүгээр ингээд зохицоод. Тэгээд нөгөө энэ хим шүүс төрж чаддаг болгомоо гэдэг нь бүгдээрээ үйлдвэрлэгч болоод ирэхээр тэр нөгөө өөрийнх нь хийж чаддаг юм дандаа ариудаад ирэхээр чинь хүмүүс бас өгөх харамлахгүйгээр өгөх те устдаа чи өгөх гэдэг дээрээ чаддаг болчихж байгаа. А гэтэл бид нэр юм хийж чадахгүй болохоор яаж ийм нөхөр дандаа харамлаад байгаа байхгүй юу? Нөгөө цалингийн хооронд ингээд өөрөө нөгөө нэг үйлдвэрж ариудах юм байхгүй. Тэгэхээр нэг хорогдоод идэг. Тэгэхээр чи нөгөө хүн чинь хүнд ч өгч чадахгүй өөрөө ч хэрглэж чадахгүй. Тэгээ ийм тэгэхээр бүгдээрээ маллыг яаж хөө дээрээ гараад ирэхээр бүх хим шүүлсээ бүгдээрээ бие биендээ илүүчлээ нөгөө аваад яв гэд баг тэгдэг болчих гээд байгаа байхгүй юу? Баян болчт юм билээ хүн юм хийгээд ирэхээр. Суулцгаар дагсад бадармаа болчих. Тэгэхээр юм мэдээд бас нэг заагаад өгнө. Бүгдээрээ бүтээгч болоод, үйлдвэрлэгч болоод, түгээгч болоод, дэлгэрүүлэгч болчих. Наран боловсралтай алтан болчих. Хүн бол. За хасуу нар гуруу гэж хар их ертөнцийг уламжлахаас хөөмөө. Тэгэхээр энэ дээр их том утга явж байна. Яг энэ хоёр. За энэ хоёроос асууя. Тийм. Буруу иргэн гэдэг маань юу гэсэн үг вэ? Хураах биш. Тийм. Хар ертөнцийг хөөнө гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хас дээр чинь дөрөв ингээд мөчр дээр нь юу байгаа юм те? Ухамсар. Тэгээд тийг буруу эргүүлээд үзэлтэй. Эхлээд хамгийн дээрэл талд чинь хөх мон огоол нь байж байгаа шүү дээ. Тэгээд мооныг голлох. Тэгээ мон өтүүгэний доор нь байж байгаа. Энийг буруу эргүүлэхээр өтүүгийг устгаж чаац мон огоолууд устгachж байгаа юм. Одоо бид нэр өтүүгээ ингээд өтүүгээс бид нэр мон огоол руу чиглээд байгаа шүү дээ. Зөв хас эргэлт эргүүлэх гээд байгаа. Ухамсараа тэлэх гээд. Тэгвэл ухамсар тэлсэн хүмүүс тэр чинь буруу эргүүлээд өтүүгийг халчиж байгаа байхгүй. Мон огоолоос ахуулаад тий. Өтүүгийг тий ингээд чарчиж байгаа байхгүй. Өтүүгээр нь. Сайн яа нэг нэ чи сэдэмий чинь хөрөнгөлөгцөө юм буцаад цацаад ирэхээр чи тэр өмнө очны юу бол байхгүй болж байгаа гэж бас. тий яг энэ өөрөө ингэж
орон зайгаас нь шахаж байгаа байхгүй. Одоо тэр хэмжээ өтөөгөө болцсон байгаагаа өөрөө мэдгүйгээр хийж байгаа шүү дээ. Онл авах учраас. Тэр үед чинь бас энэ гоё чадварууд байгаа юм байна. Одоо мэдгүйгээсээ болж хийж байгаа учраас тэр нь хумсрыг нь төлөвлөх аргыг нь хийж өгөхөр тэр одоо тэр өтөөгөө чи өөрөө зуул нэг гэрлээд байгаа шүү дээ. Дотор цогшиг гэрлийн бадраа гэдэг байгаа. Цогшиг гэрлийн бадраад юмаа ингээд зөөр игээд нэг нэгээ дагуулад ингээд хийхэр чинь тэр юм чинь тэр хар юмнасаа сална шүү дээ. Хамгийн наацхан амжиргаа амин зуулган одоо цалин мөнгөн гэдэг юм уу тэр одоо олох юмыг өөрөө баялаг бүтээдэг болоод тэгэхээр чинь сая хэллээ шүү дээ. Хүн ингээд дэлгэр болоод эхэлж байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө нэг нар буруу эргэж шахаж байгаа байхгүй юу? Систем өөрөө тэг шахаж өгч байгаа. Тэгэхээр нэг муу хооллууд буюу 12 зөнтэй хүмүүс нь хийх болчихж байгаа байхгүй юу? Энэ 12 зөнийг удамшуулаад тэгэхээр зааж өгөх хэрэгтэй байгаа. За яаж хэлэх вэ? За эхний ээлжинд яах нь ингээд сан байгуулад өгнө. За тэгмүүдээ тэн дээр сургалт явуулна гэдэг ч юм уу. Тэгээд за одоо наадхайгаа ингээд хийгээд байгаа гэдэг зааж өгнө шүү дээ. Тэгээ хийгээд байгаа нөгөө хүн чинь амбилан сайжраад ирэхээр бадраад нөгөө дагаар ороход бүр илүү туслана шүү дээ. Хилсэн үгэнд биелүүлж ш тийм үстэй. Тэгээд ихлээр оюун санааг хөтлөөд явах. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө хар ертөнцийг удамшихаас хөөмөө гэдэг. Одоо яг энэ шат энэ хоёр шат бидний одоо хийх ажил хийж өгöd. тэр энэ одоо биднэрт энэ хүмүүсийн нөгөө хэрэгцээг хангаж чадахгүй эднэр чинь ингээд түүртэй даа штэ. Тийм учраас оюун санаа хаячаад байна. Тэгэхээр өөрсдөө хийж бүтээдэг хүмүүсийг дэмжээд тэгээд тэндээс бид нэр яах вэ гэхээр одоо энэ нэг 8-чдыг бас нэг зэгцлэх хэрэгтэй болчиход байна. Эдгээр чинь нөгөө мөнгөө тийшээ оруулсан учраас нөгөөдгөө зархал юм оюун санаанаас ерөөсө хэтрэхгүй. Тэгэхээр тэр 8-чд уг нь Монголынхоо юмыг зардаг болгочвол их зүг болох гэдэг байхгүй юу? Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг бүгдээрээ болчихвол. Тэгээд тэр хэрэгцээгээ бүхэн хангаад ирэхээр нэг тайвшраад нэг юм ингээд жоохон бодож дунгааж ихтэйхнаар хардаг болоод ирнэ. Эдгээр чинь нөгөө мөнгөний хойноос хөдөлсөн хүмүүс чинь ерөөсөө юм харахгүй ингээд сухар нөгөө хонглын үзүрт гаццсан хүмүүс болчиход байгаа байхгүй юу? Нар ерөөсөө үцэхгүй. За тэгээ их ертөнцийг удамшаас өгөөд нар зүй иргэсэн хавсуу их олон тайлбартай. Мөнгөс баяжиж юм. Тэгээ нар зүгээр ихээр чи мэдээж нөгөө нэг яг тэр моо гавал чи ингээд өтөвгөөсөө бүгдээр хумсрын тэлэлтэй ингээд хийсээр иж Монгол руу очиод энэ бүх зүйл яг жамын яс руугаа орчиж байгаа учраас тэр орчлон хорвоогийн нэрхтээ ингээд зөв эргэлдэж байгаа учраас бид нэр угаасаа зөв явна. Бүх юм нөгөө нэг таталцлээ хуулаараа тий бүгдэн дээр чинь тий. Тэгээ хамтгаас баяжиж мандмаа. Шорон цогдоо үл шаардаг юм аа. Хумсраараа ичж байгаа учраас тэр хүмүүс шорон цогдоо ичж шít. Айл болохоо үл оршмоо. За хамсгаар нэгтгүй бүрийн босоо болж болоо. Бүгдээр нэгдээд ирэх нь шít. Монголыгаа төлөө үнд зүйл. Монгол одоо ондоошлоо тий. Монгол иргэний босоо болчтой тий оюун санаа гэж шít. За оноо мөрний усыг их байлаач аимш болж боддог хоош үгүй ажгүй. За одоо энэ нөгөө нэг Орхицсан. Буруу эрдэнэт оршмоор. за Айл нэрс айл дармаар буруу эрдэнэт оршмоор. 5 тусгаар нэгтгэв. Төрийн босоо болж болмаа. за тэгэхээр айлд оршихгүй тэр ив нийтлэлтэй орон зай бий болгоно. Тэ тэгээ тэр ив нийтлэлтэй орон зай чи өөрөө тэр тусгаар нэгтгэвээр бас барих нь шүү дээ. Энэ юу юм заснаа гэж. За тэгээд оноо мөрний усыг их байлаач оймж туурж болдог өгөөд хоогоор ширгээх үгүй ажгүй. За энэ юу гэсэн мөлий юу гэсэн үг вэ? Их усаа гаталж өгч явдаг ч. Хоор яахгүй. Ширгэхгүй. Түнтэй адилхан нэр үсгэн хэрэглэж болов уу? Синчээр утгуулж нэг шинжээ хасаас хорлын даах гэж үгүй. За энэ саяных дээр садгаа юу гэж өгч байна? Адах хүлээг сууж. Хүлээгээс сууж заа. Хичээл зааж.
10-аас эцтэй. 9 бол 9 л болж шүү дээ. За онон гурны өсийг их байлаач аймж туулж олдог бөгөөд л ховоогоор ширгэх үгүй аж гоо. За энийг солонгоо өөрийнхөө санаа бодож. Яагаад юм бэ? Яагаад тэгчихсэн нэг яг өмнө нь шүү дээ. 3 эрдэнэт оршмоор 5 сар нэгтгэв төрийн босоо гоч болгомоо гэлцсэн байна шүү дээ. Тийм байхад одоо нэгэн бүх хүмүүс ингэж одоо юу гэдэг ухамсарын дэлгэт хийгээд бүгдээрээ 3 эрдэнэт оршоод 5 тусгаараа нэгдээ босоо олчоо гэж болгоцсон байж хахад одоо тэр нь одоо онон мөрний ус шиг маш их одоо тэр зүг цагаан арчин ингээ боддоод ингэсэн байж идэл тэрийг аймж тоож миний яг ямар утга хэлэх вэ? Нэг ус яваад байна тийм үү? Голын ус яваад байна. Онон жиж бол нэг ус идэв шүү дээ. Тэгсэн нэ тэрийг одоо тусыг бол туулж болно. Тэгтээ тэр бол тоогоор ширгээгээд алгах боломжгүй. Эцэж боломжгүй. Цаана энэ бүх юмуд нь биднэрт байгаа. Магадгүй бүх товч ч юм уу тэр юм байгаа. Тэгээд одоо 1000 дороодсон ч гэсэн тэр юм чинь байж л байгаа шүү. За энэ гэхдээ ингээ нэг юм урсгал яваад байна тийм үү? Нэг номрын хязгааргүй гэсэн утгатай. За энэ болохоор ингэж ертөнцийн жамс хэлж байгаа байхгүй юу? Онон мөрний ус ингээд орчлын ертөнцийн нэгэнт одоо ингээд оршин байгаа. Тэр оршин байгаа зүйл маань өөрөө ингээд одоо ингээд оршин зам маань өөрөө ингээд өөдөлж нэр засгаа тогтоох юм систем байх юм цаг үе байгаа ч гэсэн бас уруудан дөрөх юм цаг үе бас байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид тэрийг өнөөдөр ингээд нэгэн буруу хийчлээхэд тэрийг бид нэр шууд тэр дам засах боломжгүй. Энд чинь яг нэг голын урстай адилхан ингээд урсаар ингээд цаашаа явдаг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр онон мөрний усыг их байлаач аймаг шууд болдог өгөөдөл ховоогоор ширэх үгүй аж. Нэгэнд одоо ингээд энэ систем нурцсан байгаа тохиолдолд яах юм? Тэрийг ингээд дундаас нь засах гэж болдгоо байх юм шүү. Одоо юу нэг тэрийг одоогон засч юм өнөөдөр засч гэж болохгүй байх юм шүү. Тийм амархан. Тийм амархан. Одоо систем ч өөрөө тийм байхгүй. Одоо боловсролын системийг аваад үзье. Өнөөдөр ингээд бид нар ингээд хүүхдүүдтэй англи хэл заагаад багаас нь заагаад өгөхөд тэр хүүхдүүд монгол хэлийг мэдгүй англи хүмүүс гарч байгаа юм. Бид нар хизээ мэдж байгаа. Хизээ хойно тэр хүмүүс нас бий төрөөд ажил дээр гараад амьдрал дээр гараад тэгээд нөгөө монгол сэтгэлээ нөгөө болсон үлдэн бид нар мэдж байгаа байхгүй. Тэр хэлж байгаа. Хацаа бодох юм байхгүй. Тийм одоо нөгөө тэр одоо нэг буруу явсан зүйлийг одоо тухайн үед бид нар мэдхгүй ингээ яваад байдаг байхгүй юу. Тэгээд хизээ хойно одоо тийм бүр ингээ ялагдсны дараа бид мэдэгдэнэ гэж үр дүн гарсны дараа. Бид нар өнөөдөр ингээд хоол хүнсэндээ жишээ авахад бол ингээд өдөр бол ингээд удамшил зохисгүй хоол идэл байлаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг тэр хоолоо идэхэд гиз сатгалан гэдэг ч юм уу, эсвэл гоё амттай гэдэг ч юм уу бодож идэж байгаа шүү дээ. Тэгэхээр би 40 жил идлээ, 50 жил идлээ. Эний дараа яах вэ? Хүчин болно тийм үү? Тийм хүчин болоод бид нар гарч ирнэ. Тийм. Тэгэхэд яах нь тэр нөгөө тэр өмнөд буцаад ирүүлээд хавдрыг одоо юу гэдэг юм тэр биеийг эргүүлээд тэр 20 жил 40 жилийн өмнө болсон шиг олох боломжгүй шүү гэж хэлж байгаа байхгүй. Томтойгоо хэлж байгаа. Тэгэхээр та нар энэ номоо үзснээрээ яаж ихээр яг л зүйл хийж яваарай. Тэгэхгүй энэ номоос ингээ хазах юм бол хохирыг нь ханаа даахгүй шүү гэж байна. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө буруу зүйл мэй хийж байгаагаа мэдгүй байна шүү дээ. Хинэн зөв юм хинэн буруу юм гэдэг өнөөдөр хийж мэдгүй байна. Тэгэхээр номоор ингэж шинжээд үзэхээр буруу юм хийж байгаа бол хизээ нэгэн цагт яах вэ? Хохир шүү. Тэр үед нөгөө аймж тоож боддог ч гэсэн хохирлыг нь даахгүй шүү. Тэр юм чинь өнгөрч аль хэдийн өнгөрсөн гэдэг шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Хаваагаар ширхэхгүй. За. Нэр зэсгийг нэг шинжийг асваас хохирлыг нь даах гэж үгүй болж байна. Тийм. Тэгэхээр энэ систем гэдэг чинь өөрөө яг юм тогтолцоолоо тэрийг хэрэгжүүлээд үр дүнийг харчихсан. Энэ өндөр бүрийн амьдрал дээр илжүүлээд ингэ аялгүй болчихсон ийм зүйл байгаа.
Энэ өөрөө орчин ертөнцийн яг мөнхийн үнэ шүү. Тэгээ энэ мөнхийн үнний энэ зүйлийг бид яг нэг юм энийг болчих. Энэ хэрэггүй юм гэлээ гэж болохгүй гэдгийг хэлж байгаа. Нэг часч. Нэгийг ч асч болохгүй шүү гэж. Хөөд хэлээд дээ шүү дээ. Та нарт аахгүй шүү гэдэг. Анхааруулад байгаа. За энэ дараагийнх нь эдэр мөрнийг сэтэлж салааж болдог бөгөөд л элсээр бовоос дадрах хайж байгаа гэж. Тэгэхээр одоо яг энэ жамис буюу энэ ондоо мэдхгүй байгаа хүмүүс нэг тийм юм гэдэг байгаа шүү дээ. Одоо тэрийг тэгчээ. Сая одоо ингэж голын голирлыг хүртэл дураараа өөрчилж байгаа шүү дээ. Тэнд чинь ингэ тэр бичиг био тэ клуб гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр нь алдагдуулж байгаа. Төр зүрийн юм хийгээд байгаа. Тэгээд ер нь бол энэ орчлон хорвооч өөрөө энэ дэлхийг байгуулсан бүтээчихсэн байхад тэр зүй тогтлоор гарь иргэсийн нөлөөллөөр ингээд бүх зүйл эргэж яхад тэр нь зогцохгүй л ингээд та нар нэг дутуу ингээд юм хийгээл наач худлаа тэр тэгж явдггүй маа л гэж хэлээ. Тэрийг сүрэх боломжгүй. Тэгэхээр энэ эдэр мөрний сэтэлж идэх чинь муу ялгаагүй. Ингээд та нар ингээд ураараа ингээд явах нь тэрийн гэх чигээд одоо сая ингэж ийлээ шүү дээ. Тэр цомцог гэр барьдаг байгаа шүү дээ. Сүүл үед тий. Ангуу гэр. Тэгээ одоо ингээд шууд каркасан дээр ингээд барьдаг шүү. Тэгээ тэр чинь өөр нэг талтай зайдлах том юм байна л да. Монгол гэр бодол. Тэгээ хүмүүс болохоор тэр гэр гоё ингээд тэр гэрт амьдарч байгаа юмхтэй ярьж байгаа байхгүй. Монгол гэрийн цамцаг гэрээр ялгаа байна гэж. Ямар ялгаа вэ гэхээр Монгол гэр бол ингээд орчин цагийнх нь ингээд ийм орон байрны зай талбай жижигхэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг нэгнийх нь энерги сүлэлдэж байдаг. Гинэ сүлэлдэж байдаг. Тэр энерги урсгалын сүлэлдээ хийгдчихэдэг гэрээ. Тэгтэл тэр нэг цомцог гэр болгоод ингээд өөрчлөгөөд талбай нэг томсож штэ. Талбай томсох тусам харилцааны нөгөө нэг энерги чи холдож идэг юм аа. Сүлэлдээ хийгддэг юм байна гэж байгаа. Тэгээд гадны хүмүүс чи яа тийм гэдэг юм бэ? Хүйтэн хүндий тийм том орон зай гэдэг чи өөрөө сүлэлдээний орон зай биш үү юм байна гэж байгаа. Холбоолчт юм байна гэж. Тэгэхээр Монгол эрт чи яаж юм бүгдээрээ нөгөө бүргийн гэртээ олоолаа амьдраад байгаа шүү. Сүлэлдүүлээд ингээд. Тэгэхээр нөгөө нэг ээж аавынхын энерги хүүхдүүдэд нь үлдээд ингээд амьдрдаг. Тэгэхээр эн чинь бид нар одоо энэ яг тийм юм гээд байгаа байхгүй юу? Энэ өвд эзэн гэр нь төвхтэй ядаргаатай энийг нэг өөрчилж байна. Гэтэл энэ шайл эзэний тийм байдаг гэдгийг өвд эзэн мэдсэн учраас тийм том гэр барихгүй л байгаа. Барих боломж нь байж л байгаа шүү. Яа барихгүй. Сэр төвөж хөдөлж одоо яаж л байхгүй бол зөөр барьчих юм бол хатглал толгой ажиллах байлаа. Тийм шүү дээ. Залхуу болно. Тэгэхээр бидний нэг тархийг ажиллаад хөдөлгөөд тэгээд тэр чинь бас давхар цаанаа амын чанарыг угаараа энерги мэдээлэл хоорондоо солилцдог юм л. Тийм. За тэгээд нэр үсгийг өөлж муулж хасаж нэмж болдог бөгөөд л эсээр боо задрах гэж байна. Энэ дээр юу гэж хохирлыг нь даа үгүй ажгүй гэж. Бүх Монголыг муухай номод орой гэж боддог бөгөөд л шоронгүй засаг байгуулсан нэгэн үгүй ажгүй гэж. Тэгээд дэлхийд ерөөсөө Монголоос өөр тийм шорон цандаг энэ нийт хэмээг үүсгэн газар байхгүй гэдэг шүү дээ. Нэг юм. Тийм. За юу санаа цаашаа авшиг. Шорон чинь юу яасан юм бэ л шүү дээ. Манжууд байгуулсан юм бэ л шүү дээ. Монголчуудыг дарлах гэж. Анх тий. Анх. Тэгээд цагдаа чинь сүүлд бүр 21 онд 15-ны цагдаа гэж анх гарч ирсэн юм билээ ш. Тэр болтол цагдааг. За. Хөлж дороотолж томлогчээ өглөн цагдаач томлож мохоодгүй бөгөөд дөрөв хас бо хасыг ороо эргүүлээд хөлж дороотолж томлогчийг цэвэрлэдэг. Дөрөв цагт төрөөр бадардаг 3 олонлогчтой засаг байгуулад гайх улсын нэгэн Монголоос өөр үгүй ажгүй. Хүчит зэрэг алтны сангаар зогсох засаг хүчлэн байлдаж хятад сүглэж чаддаг боловч хүмүүнээ илч дэмж иргэн хөв бүтээж болгосон нэг ч засаг нэр үсгээс өөр үгүй ажгүй. Бүх Монгол иргэн илч дэмж боловч хүмүүнийг дуурайгаас агаатан ажгүй. Хүмүүнүүдэд хөх Монголыг дуурайх хөл хэл байвч аяас үгүй ажгүй.
хороогийн хүмүүнийг эргүүн болох уу? Хуучин хэвээр нь хүнээр байх уу гэдгийг хамтан нэгэн зэрэг хүсвээс хоёр нарыг мандуулах гэсэнтэй адилаа. Худал үнэн холдож хор найрагдмаар олон үнэн цөөн худал сэлгдгэн худал суудгэн үнэн суумлын төр оршин гэж хэлж болдог бөгөөд хийвээс ясах хохирлыг давхад бэрхээ их Чингис суухыг устгамаа гэж нэргээд суудгийг сэлхүү сургамаа гэж нэргээд хавсуу хасуу зүү эргүүлээд хамгцсан зүгцэн харь өөр төрөөр бадрагдж харахгүй гэгээрлээ. Их Монголын хаан Орос өгөөч Чингис хаан амин чанар мөнх орчин сэлгдэг иргэн сүнэж болно хороогийн нөхөө мөнх хөдөлгөөр нөхөө хороогийн зам байхад суухуугаар зогцохой зүрхний тэнэгрэл ажгүй ганц хөлд тэрэн улс зогсож гал мэт хохирол идэгдэж хямармаа тэрэн улсууд хаан сонгож тэнэглэмээ хүмүүн зэрлэгшиж агаатан чмоо. За эндээс тайлбарлая. Хөлж дороотолж томдогчийг хүлээж цагдаж томдож бохоодгүй өөрөөр өөрөө асуухыг буруу хийгүүлээ. Хөлж дороотолж томдож цэвэрлэгээ. Тэр хар ертөнц одоо хэн цагдаж томдож бохоодгүй. Тэр нь буруу нэг удаа тэгж одоо өглээд одоо хажуудан цагдаа тийм үү томдож бол мохоодгүй. Ер нь хүнийг бол одоо ингээд тамлаг цагтснараа ерөөсөө тэр хүн соён гэгдүүлсэн. Харийг хараар дарахгүй л гэдэг юм шүү дээ. Харийг цагаанаар буюу хайраар инэрлэр мүсүүгээр Дөрвөн хасуу хасыг буруу өргүүлээд цэвэрлэнэ гэж байгаа. Түрүүний бидний ярьсныг хэлж байгаа. Тийм. Надад тэр хүнийг өөрийн гэгээлдээ тэнд байгаа гоё юм өөртөө мэдрүүлээд өгөхөр яах вэ? Тэр хүн чинь өөрөө тэндээсээ салаад тэргээ шахчихж байгаа амаа. Энийг системээр хийж юм аа гэж. За. Хөлж дөрөв 3 олонцтой засаг байгуулад гайхсан Монголоос үгүй очив. 3 олонцогч гэхээр одоо Оршуу засгуу болж. нэг юм байгаад Тийм. Оршуу шилжүү засгуу горыг чинь боломжлох уу, уламжлуулаад байгуулсан. Өвд эз маань нэг эндээс өвдөлтөд зааж өгөх гэж байгуулсан. гайхсан өөр Монголоос байхгүй хүчин зэрэг ихний сангаар зогсох засаг хүчлэн байлаа шатаас үүдэж чаддаг болж хүмүүний биелэж тэмцээг хүүхдэж болсон нэг засаг нэр засаг болж байна. Одоо төрч явсны юмд болоод чинь хүчтэй зэрэг аймтай байханд бол алтны сангаарууд одоо чинь хэсэгтэй зогсоож чадах мэт боловч яг ингээд нөгөө урт хугацаанд бол тэр бат суурь бол байж чаддгүй. Иргэдээ бол өөрсдөө бүгдийг нь бол ил хэлж тэмч болгож одоо хөв бүтээгч байж энэ маань бол урт хугацаанд бол төр хэсэг оршдог юм аа. Энэ нь бол нэр үсгээс өөр үгүй ачгүй нэр үсгэж хийж чадна. Нийсэнд цалин гончоо өөр тэр цэрэгт ингээ явууллаа тий алт малт өгөө. Тэд нар бол яг ингээд нэг байлдана. Тэгвэл тэд нар тэр одоо өөрийнх нь тэр оюун санаагаар нэгдээгүй учраас бас худлаа л гэдэм байл л да. Тий. А гэтэл монголчууд бол тэр ил илч тэмч иргэн буюу хүмүүсээ нөгөө өөрсдийг нь ингээд тууллыг нь тий хийгээд өгчөж байгаа учраас ер нь бол монгол хүн чинь ингээд өгснийхэн дараа ч гэсэндээ бүгдээрээ доотл нь онгод болдог гэдэг байгаа чинь байхгүй яа. Тэгэхээр өөрсдөө нөгөө нэг оюун санаагаараа мэдээлэлээр тууллаа хийчихэж байгаа учраас тэр хүмүүс яг л нөгөө нэг дэлхий дээр ирэхдээ юу хийхийг хүссэн, ухамсараа төлөхийг хүссэн. Тэгээд төлөвлөж чаа, хийгээд үлдчихэж чаа. Тэгэхээр энэ хөв бүтээдэг нэг засаг, нэр засгаас өөр юм байхгүй. Хүмүүс өөрийнхөө амьдралын тулдыг өөрснөө хийгээд явцдаг. Өөрийнхөө орон зай дээр эзэн болоод. За тэгэнгүүт оюун санааны хувьд бас яаж юм. Цуцрах юм бол хүмүүний дүрээгээ цуцрах юм бол
гарах юм болно гэж байна. Хоёулаа зэрэг орших худлаа шүү. Хоёр нар. Тий. Тий. Байдаг шиг. За хүмүүний аль нэг бүх байх Монголыг дөрөөж Тий. хөл хэл одоо энэ дээр энэ хоёр утга яваад шүү дээ. Эхний утга нь болохоор энэ оюун санааны хувьд ингээд юмаа мэддэг, онлоо ойлгож тунгааж таньсан хүн бол маш үнцэнтэй. Энэ бол ингээд хүүхдтэй хөлцсөн систем байгуулахад бол маш үнцэнтэй юм аа гэж юм тий. Тэгэхээр эргээд бүх Монгол иргэн ил илж дэмжих боловч хүмүүний дөрөө бас аратан ажиглаж. Тэгэхээр нөгөө онлоо ойлгож таньж болсон хүн бол энэ онлоо хүсдэг манлайлж онлоо үгэж оюун санаандаа шигтгэж тэрэн дээрээ хүсэн дэвшиж явахгүй Тэнгэр болохгүй зүгээр хүмүүсийг дөөрөөд явах юм бол яг нь цаад нөгөө уцаад ирээд унаа шүү гэж хэлж байгаа юм байна. Нэгсэндээ тэр онол чинь нөгөө нэг амин чанарыг заагаад та бүр цаатаалынх нь уулын голыг нь хилээд байгаа шүү дээ. Уулыг ургуулдаг. Гэтэл нөгөө хүмүүнүүд болохоор яаж нэвэр тэр амин чанар мөн чанар харж чадахгүй шин чанараа хараад байгаа учраас өнгөн талаас нь юмд ингээд ханддаг. Тэгмээс энэ аратналаг буюу юмны одоо тэр оюун санаанд хүн гэдэг төвшөндөр биш. Босог өрөөс байгаа даа. Тэгээ монголчууд тэрийг дүүрийнх нь бол бүгдээрээ адилхан болчихноо л гэдэг юм тий. За цэр гэж чинь. тий онлоо үзсэн гэсэн одоо ингээд дутуу үзчихээр тэгээд байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь тэрийг хэлж байгаа. Цаад нөгөө Зал норж байгаа гарч тийм байгаа. аа тий. Тий. За хүмүүнүүд болохоор Монголын дүүрэх хөл хэл ингээд гадна талаас нь харахад ингээд бүх юм байсан ч гэсэн дотоод авьяас буюу оюун санааны тэр одоо өсөн дэвшил хийх ур чадвар нь байхгүй шүү гэж. Тэгэхээр нөгөө Ирэн тутсан. тэднэрт Тийм юм татдаг байхгүй. энэ онлыг яриад авахгүй. Яа тэгэхээр давтамж таарахгүй. Тэд нэр чадахгүй. Оюун санааны тэр нөгөө юу нөөц байхгүй учраас потенциал байхгүй учраас чадахгүй. Тий. Тийм учраас бид нар болохоор яг зүгээр л монголоор хийгээд өгч. Тэгээд монголууд нь ч гэсэн дотроо бас өөр байгаа учраас ойрууд нь буюу чаддууд нь хийгээд чадахгүйнүүд нь дүүрээгаал явхаас өөр аргагүй. Хорвоо өөрөө тийм учраас. За хорооны хүмүүний иргэн болох уу? Хуучин хэвээр өвдөө хүнээр нь байх уу гэдгийг хамтдан зэрэг хүсвээс хоёр нарын мандуулах гэсэнтэй адилаа гэж. Үнэн бодол холилдож хор наригдмаа гэж. Гэтэ энэ бол яг энэ утгыг юунд хэлж байгаа монголчуудад хэлж байгаа байхгүй. Яг Монгол газар нутгаар хөх толгой хүмүүс хэлж байна. Тэрнээс тэр гадны соёлтон буюу цомдууд бол угаасаа заяангаараа тийм байгаа учраас тэн дээр чи өөр Жамаараа тэгж тийм. Биднийг болохоор ингэ шахаж өгч байгаа байхгүй. Та нар бол ингэ сорон шиг налаа суухгүй та нар гэж. За олон өнөө цөөн худал сэлэгдэн худал суудаг нөө. Сомдын төр оршин гэж хэлж болдог өдөр хийвээс хасах хөврлийг нь даагаад бэрхээ. Их Чингис суухыг устгамоо гэж нэргээд суудгийг сэрхүүд соргомоо гэж нэргээд хавсуу хасууг зүг өргүүлэхэд хамгтан зөвцсөн харь өөр төрөөр бадрагдан харахгүй гэрлээ гэж. Тэгээ бид нар энэ номоо үзснээрээ яг нэг тэр сомлуудыг зааж сургаад тэг гэрэл буюу тэдэрт яг нэг оюун санааны хувьд ингээд утгыг энэ тэр явах хэвээр зам мөрийг нь зааж чиглүүлэх гэсэн. Тэгэхээр тэд нар бол ерөөсөө амин чанараар нь бол харах гэдэг бол баг боломжгүй зүйл. Гэхдээ даган дурихыг бол чадна шүү дээ. Тэгээд тэрийг л хийж өгөхөөс биш. Тэр хоёрыг ингээд яг бүгднгийн тийм болж Чингис уугаар нэргэнэж гэх юм уу тэр бол бас боломжгүй л гэж хэлээд байгаа шиг. За их Монгол Чингис хаан Орос өгч хөвч Чингис амин чанар мөнх оршноо. За энэ ном дээр бол ингээд Чингис хаанаар Орос сууж байгаа тий. Одоо тэр яг тухайн хүн бол тухайн цаг үедээ л яг нь уйлдаа л тэгэл одоо ингээд бахан бие орхиол явж байгаа шүү. Тэгэхээр Чингис гэдэг энэ амин чанар буюу энэ оюун санааны ном өөрөө тий энэ хэлбэрийн ч өөрөө мөнхийн орших учраас энэ нь мөнх оршин шүү гэж. За цаашаа хин уншглаа. За би биш. Сэлэгдэг иргэн сониж болно. Хорвоогийн нүүхүү мөн хөдөлгөөр нүүхүү хорвоогийн жам байхад суугаар зохицоо зүүдний тэмэглэл ажгүй. Ганц хөл тэрэн ус зогсож гал мэд хохирол идэгдэж хямармаа
тэр улсууд хаана сонгож тэнэглэмээ хүмүүн зэрлэгшиж араад тэмжмээ. Эрхийг зэрлэг байхад хэн буурыг сонгож бусдыг хөнгөлөв. Эртээ ухаантай буур болсон босуу бүхэр зэрлэг байхад ухыг хэн яаж сонгох вэ? Өртөө хүчтэй бух болдог босуу. Хоныг зэрлэг байхад уцыг хэн сонгов? Төлтөө ястай уц болдог босуу. Дэлтэй гөрөөс зэрлэг байхад азаргыг яаж сонгох вэ? Тэнгэртэй шандастаа азарг болж тэнмэр бусд нь зайлж зуугуул босуу. Тэнгэрт мэндэлж ертөнц байж аггүй ил илж дэмчиг эргүн болохаа аль нь болох нь үл ялгадах хүмүүний хорвоо үнэн боол болохаа хаан ажгүй махан бодоор магадлалдаг суухыг магадлагч нь чанар биш тоо ажгүй монголчсон ил илж дэмж эргүн үгүй болохоор суухын хорвоо мянган газрын суургууд булхаагаас хаан үлчээ тодруулмай хаанаар сонгоод эрдэн болчихдог гэж юу? Илчээр зарагдангууд ил болох уу? ертөнц тэнгэрийг юунаас яаж оршуудсгүй сүлжхүйг оломлогч технологич дэмж болох вэ? Суумлын засгийн амин чанар нь сонгохын хэмээн рокгүй эдийн хэлв. 100 хүмүүс санал өгдөг бай. 21-ний тэрэг хай 49 цэцэн иргэн гэвээс хаан болохыг тэнгүй дэмжвээс суудлын засаг тэнэг болохыг хаанаар сонгоод халдваас хар талбай хав цохиулан тархиа асуулах босуу хөв бүтээх гэж юу вэ хэмээвээс роккуудын толгой сэгсэрч хөл гартаа зүйсэн алт чулуу алтан утсаар сүлжсэн нэмэргөө заагаад өөхтэй амттай тансагтай өнгөтнийг ховортой хэрэглэхгүй гэмээр бие өхөөс эд яах вэ хэмээвээс би авахгүй хүүд очно гэв. Дайтах болбос хүү үүгээр яах вэ гэхэд дамлан үнэлж худалдан гинэ. Дайнаас ирээд өмсөх хэрэглэн гинэ. Дайнд үхэн гэвэл яах вэ гэвээс хаа инээж хөөрөн хүүмийн дайнд явахгүй гэв. Турхан ахаад зөвлөхөр ирсэн Фитима роккуудын хоёр хөнжил нөмрөг заагаад хөв бүтээх үг юм аа. Суурмал засхуй үгүй ажгүй, суухуй засхуй хэрэггүй ажгүй. Суурьны хорвоогийн зовлонгийн ихэн нүүхий доосорлохгүй сүлжгүй оломлохгүйгаар оршгүй хөвчгүй зохицгүй биш. Нүүхийг хорлож тисэж байгаа ажгүй. Тас сэлэгдэг иргэн сүнж болно хорвоогийн хүмүүн хөдөлгөөр гэж. За бид нар бол яг ингээд иргэн байгаад юм болохгүй жаа сүнж болно. Гэтэ энэ хорвоо гэдэг чинь өөрөө мөнхийн ойлголт. Тийм мөнхийн хөдөлгөөрээ. За хорвоогийн одоо тэр мөнхийн хөдөлгөөр нь жам гэдэг аахгүй. Гэтэл бид нар тэр жам буюу тэр сэлгэж одоо тэр орчлын ертөнцийг хөдөлж байгаа юмд суухаар зогсож байгаа нь өөрөө зөвхөн тэмдэглээ. Тэгээд ингээд бүх юм оюун санааны нөөж хөдөлж оршиж байгаа хэвээр суух хэвээр гэж өөрсдөө хий юм итгээд тэр хий юмдаа автаад байж байгаа нь өөрөө тэмэрэл шүү гэж. За ганц өөр тэрэн ус зогсож гал мэд хохиролт идэгдэж хямармаа. Тэр энэ оюун санааны хувьд одоо Монгол улс бол ингээд 10 төгөмөлтэй цах 8 аялгаутай буюу цах 8 толгох багтай тэгээ босоо олчтой 12 зөнтөө гэдэг ийм олон толгууртай байх хэвээр л ганцхан юм суун идэл юм толгууртай юм. Тэгэхээр энэ одоо тэрэн улс бол яг нь гал мэд хохирд идэж хямарна. Ерөөсөө угаасаа энэ орчлонгийн жамыг авахгүй суугаал гэж байгаа учраас энэ хохирно л гэж. Тэгээ тэр улсууд хаанаас сонгож тэнглэмээ. Тэгээ тэр хүмүүс болохоор яг орчлон ертөнцийн жам зохицох учраас яаж юм. Тэндээ нэг халагчийг гаргана. Тэгээд хүмүүн нь зэлгэж дараачна. Яг онл буюу энэ орчлон ертөнцийн жамаас дагсан жамын хуулийг мэдэхгүй байгаа хүмүүс өөртөө нэг дөрөв зохиогоод тэр дөрөв нь яхаа. Одоо тэр чинь яг утга төгөрдөг буюу яг зөв сайхан орчлон ертөнцийн жам биш учраас хааны газар ямар нэгэн байдлаар эвдэрж одоо тэг хэмхэрнэ тэр бол хэрэгсэхгүй болно мухартнаа.
Тэгэхээр хүмүүс нь болохоор тэнд явж байгаа хүмүүс нь зэрлэг амьтантай адилхан, араатантай адилхан авирлаа л гэж. Одоо чи яг л тийм л байгаа шүү дээ. За тэгээд энэ болохоор ингэж байгаа юм. Их зэрлэг байхад одоо нөгөө монголчууд маань ямар байсан үед те бид нэр энэ онлыг авсан юм бэ? Тэгээд эхлээд энэ юугаар харсан байгаа даа шүү дээ. Жамс буюу энэ дээр маань буюу тэр 5 гушуу мал маань өөрөө эцэг малууд те энэ эдний авир нь өөр ямар харсан байна шүү. Тэнгүүд ингэж байгаа байхгүй. Ихийг зэрлэг байхад буурыг сонгож бусдыг хөнгөлөө. Тэндээс хамгийн сайныг нь сонгож аваад бусдыг хөнгөлцөн байна шүү. Тэр энэ орчлын ертөнцийн ч гэсэн өөрөө хуулийн өөрөө тэр хамгийн сайхан зүйлээ тэр явахгүй л яг муу юмыг авчих юм бол энэ өөрөө жамстай зохицох учраас явсараа ингээд байхгүй болно. Үхрээ зэрлэг байхад үхрийг яаж сонгох вэ? Өртөө хүчтэй тохиолддог гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор 5 гушуу малн дээр бидэрт юу гэж юм хэр тэр шамцтай, зоригтой, хүчтэй тэгээд нэг 90 амийн чанартай тэгээд хамгийн сайн тэр үр төлөв өгдөг. Тэр нь өөрөө байгалийн тэр хатуу ширүүн шалгаралт согцож байдаг. Тийм зүйлийг бид сонгох шүү гэж байгаа. Онол ч өөрөө юм шиг байдаг. Тэр хэлж байгаа. Тэгээд ингэж штэ. Тэнгэртэй шанцтай назраг болж болдгоо. Тэнгэр бүстэн зайл зуур бас шүү. Тэнгэрт мэж ертөнцид бойжоогүй ил илчтэй иргэн болохоо аль болох нь үл ялгах хүмүүний хорвоод намаа мэдгүй үнэн нь боол болохоор хаана гэж гоо. Зүгээр л өөрийгөө яах нь бол юмаа мэдгүй юм чинь орчлон ертөнцийн жамыг танихгүй юм чинь одоо тэнд ингээд зохицохгүй ингээд одоо тэр бол яваа. Тэгээ махан бодлоор маглагдсан цогцол. Ерөөсөө махан буюу энийг тархиараа л бодож байгаа. Одоо нэг сүнсэн бие оюун санаа гэдэг зүйл байхгүй. Тэгээд магтлагч нь чанар биш тоож. Тэгэхээр монголчууд болохоор тэр чанар буюу амийн чанар гэдэг зүйлийг одоо олчиж штеп. Тэр нь өөрөө оюун санааны буюу жамд зохицох гэдэг шүү дээ. Тэнд ямар нэгэн юм яг нь чин үн дээр зохицсон. Гэтэл энэ төр болохоор яаж ихээр нөгөө наам харж байгаа зүйлээр очиж тэнд алдаа гарнаа. Тэгээд тоо бол одоо тэр яах нь штеп. Яг амийн чанар биш байна. Чанар гэж байгаа зүйл нь амин чанар байх боломжтой гэж байгаа. Тэр энэ нөгөө ингээд ш тэнгэрт мэдлж ертөнцид бойжээгүй тохиолдолд ил илчт эргүүн болох аль нь болохыг нь ялгахад хэцүү. Тэгэхээр бид нарт одоо яг тийм байдал үүссэн байгаа шүү дээ. Яа тэнгэртээ мэдлэг ертөнцидөө бойжээгүй бид нар тийм мэдгүй байсан. Тийм учраас тэн дотроос нөгөө оюун санааны ялгаа байхгүй те хин нь яг жинхэнэ юм бэ гэдгийг мэдгүй байгаа. Тэгээд тийм нөхцөлд юу үүсдэг вэ гэхээр тоогоор л одоо яадаг. Одоо жишээлбэл алтан дэдвийн айлгуур та хэдэн жил судалсан юм? Би 20 жил судалсан, хэдэн жил судалсан гэх юм чинь тоо биш үр дүн юм аа. Амин чанар гэдэг зүйл юм аа. Тэнгүүд одоо энэ номыг ингээд үзэж байгаа энэ номын хотыг ингээд та юм ингээд тайлбарлаж штэ. Тайлбарлаж тайлж байгаа. Магадгүй тэр 12 жил судалсан. Зарим бүр 20 жил судалсан юм байна штэ. Тэдрээс хавь л байна. Яг хавь л байна гэхээр энэний цаана байж байгаа амин чанарын утгыг тайлж одоо үйл хэрэгтэй. Тэгэхээр үйлдэл нь дүгнээд байгаа байхгүй юу? Чанар гэдэг чинь тэрийг хэлдэг байхгүй юу? Тэр хэдэн жил судлах нь хамаагүй. Чи нэг жил судалсан байсан ч үйлдэл явж байгаа юм чинь үр дүн шүү гэж. За тэгээд монголцсон ил дэмж эргүүн үгүй болохоор суухан хорвоо мянган суурангууд болохын хаана илчиг тодруулмаа. Ингээ ерөнхийдөө бол энэ илч дэмж гэдэг энэ ойлголт өвдгийн ухааныг мэдгүй болоод тэгэхээр явж байгаа. Нөгөө ерөөг суурлуудад ууснаа. Тэгээд яг нь болохын хаанаар тодруулна. Тэр нөгөө тодорч байгаа хүний ч яг нь таньж тохиолж байгаа. Шинжиж тохиолж. Тэгээд хаанаар суунгууд эрдэнэ болчдөг гэж юу гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр амин чанар гэдэг нь байхгүй тохиолдолд яг нь тэнд одоо ямар ч тийм эргүүний бадрах оюун санааны төсн дэвшилтийг сайн гэрэл явагдахгүй шүү гэж. Босуулаар ханаад залчаад байж байгаа шүү дээ. Тийм. Галамсаар ханаад. Илчээр зарлагдангууд ил болох уу гэж тий энэ адилхан үг шүү дээ. Тэнгэр ертөнцийг юунаас яаж асуудсгоочгүй боломж төлөвлөх дэмж болох вэ? За сонгоны засгийн газар нь өөр амин чанар нээн шүү гэж мэдэрч өгч шүү дээ. Зөвхөн сонгох юм аа. Тэгээ яасан 100 хүмүүс санал өгсөөр 51 тэнийг болохаар яаж
олонхороо шийддэг. 49 цэцэн. Цэцэн иргэн гэвээс тий хаан болохыг тэнүүж дэмжвээс сумын эсрэг тэнийг болохоо хаанаар сонгож халтваас хар тоолгоо хаг зохиулах тархиа асуулах гэсэн үг ч байхгүй. Тэр тэнийг хүмүүс олон байх нь тэгээ тэр нь өөрөө ингээд тоон дээр суулаад тэгээ чанар гэдэг зүйл байхгүй ийм байгаа тохиол яах нь энэ өөрөө зузраад бид нөгөө нэг юу яадаг шүү дээ бүх нийтийн одоо хохирол гэдэг юм зүйл амснаар гэж хэлж байгаа. Тэр 51 тэнэг чинь өөрөө яг хумсрын тэр шуналтай юуг нь хэлээд байгаа шүү дээ. Бас дор юмыг дандаа өнгөн талаас нь хардаг их мэдлийн хойноос хөөцөлдсөн тэр тэнэгүүдийг хэлээд байгаа байхгүй. Тэрс итгэж чинь маш гоё ярьж байгаа шүү дээ. Хүн хуурж байгаа юм чинь. Ингэж шүү дээ хартлагаа хаг зохиулах тархиа асах гэсэн. Тэгэхээр яг өв дүн нөгөө хараацнаас нь дэлгэсэн хүмүүсийг маш олноор мэл. Яг шудраг маш тэр чинь буруу юм. Тэн дээр ингээд нөгөө зүг юм ерөөсөө хийгдэхгүй олон талаас нь хараад одоо бид нэг юм ярангууд маргалдаад ингэж байгаа чинь энийг хэлж байгаа шүү дээ. Тэн дээр мүсүү байхгүй учраас бид чи хоорондоо бас нөгөө нэг юмаа бодлогцолтоод нэг бас яа жадалдаг шүү дээ. За тэгээ бүх бүтээх гэж юу вэ гэх юм бол яг юу гэж нөгөө ингээд янз бүрийн ингээд гоё ганган зүйлээ зүйлсэн эд баялаг гэдгийг хараа. Тэ одоо бид нар чинь тэрийг бол байшин байлгаар хараад байгаа шүү дээ. Бүтээн хөсгөл хийж байгаа. Энэ бол хөгжиж байна гэж хараад байгаа шүү дээ. Гэтэл оюун санааны хувьд хөгжил байхгүй яах вэ? Хэцүү байна шүү дээ. За тэгээ өөхтөө мах таасаг өнгөтэй ороо хэрэглэх үг юм уу? Би юухээс яах вэ? Хүүдээ өгнөг авахгүй. Тэгээ бид нар бол яг дэмжил амьдарч байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүд нь болохоор Чи танд явах шүү дээ хаа гэдэг. тийм Хождох гэдэг бол үндсэндээ хүүдээр бол хэрэгж байхгүй шүү дээ. Үл хожтол нь тэгэхээр тэр хүүхд бол зүгээр нэг юм хангаах авах гэдэг шүү дээ. Аавын эд байлгийг хүртсэн. Одоо сүүлийн үед бол тийм сүүлийн балчид өгөхөд яагаад ингэж хартын нөхөр ороод байна чинь л авах. Тийм. Нөгөө монголчууд ч нөгөө хүүхдээ юу гэдэг лээ? Битээ үлдээ гэдэг биш шүү дээ. Сайн хүнд эд бүү гэж байгаа шүү дээ. Өөрөө олно. Муу хүнд эд бүү амин талтай гэж байгаа. За тэгээд яасан хүүн дайнд явахгүй нэ Торхон хаан зүрхээр ирсэн. Битима орхгүйдийн хоёр хүнжил өмөр заагаад хүүхдээ хөвмөр. Тэгэхээр энэ хүнжил өмөр заагаад гэдэг одоо тэр хүүхдийн гэдэг маань өөр хүүхэд хийх одоо тийм ир ими явдаг хэлж байгаа. Тэгээд тархин бүр тийм жижигхэн байна гэж хэлж байгаа. Зөвлөхөр ирсэн. Нөгөө дөрвөн хат шүү дээ. Дөрвөн хат. Тэгээ ийм зүлэгтэйсэн байна шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээд турхан хадан бас өөрөө бас ийм сэтгэлгээний их л өөр тий. Одоо юм уу шиг. Тэгээд хий их гоё царайтай байсан юм шиг байгаа юм чи. Тий, тэгээд л авсан бах та тий. Тэрнээс хатанд одоо шалгаж амааргүй л хүн байгаад ах шиг байна. Юу шүү дээ 6 хатны 6 дахь юм. Нөгөө дааны. Тэгэхээр чиний тэн дээр бас нэг асуудал байгаа даа. За сумал засах үгүй аж гоо. Сумал бол ерөөхдөө юм засахгүй. Засах тэр нөгөө хөх амин чанар байхгүй. За суугаад засах хэрэггүй аж гоо. Суурингийн хороогийн зовлонгийн ихэн нүүхүү оосрлохоо сүлжхүү олгохоор оршихуу хөгчөө зохицгүй биш. Нүүхүүд хорлож тисэж байгаа аж гэж. Тэгэхээр энэ нөгөө буруу явж байгаа зүйл чинь өөрөө яг тэгэхээр орчлын ертөнцийн жамыг дандаа ингээд эвдчихийдэг. Ийм утгасаа. Тэгээ хүмүүсийг бүгдийг ухамсарын маш дорой байдал руу оруулаад байгаа учраас хорлож байгаа. Яа тэгэхээр хүмүүс одоо жамсыг дагаж бадарч тий өөрөөсөө ухамсараа тэлэх хэвээр сайн сайхныг харах хэвээр эд хөрөнгө их мэдл гоё юм бэ гэд харуулад байгаа нь өөрөө хорлож байна. Тэгээд төр зүрэл та нар тисэж байгаагаа мэдэхгүй байна. Хорлож тисэх эрдэм хэрэглээд байна гэж хэлж байна. За тэгээд 950 мянган иргэнтэй 250 сая малтай хөх Монгол 9 мөрний сав нутагт 300 гаруй хэлээр хэлцдэг гэж байна. Тийм эсэ гэж байна. За 5 мөнгө 4 харь болоод хөх Монголыг Төрөөр Бадаргийн нэрүүл засгийг засгаа халж нэрэгч Чингис хаан эрдэнэ засгаа сольж хөх амин их засгаа гээс Монтегогоос цөөхөн Монгол тодорхойд шалгууж удайлж харлуулах хорлол нялуун шулуун хаван дайнд алагдаж нийтрэгдэн дөрөөлөж өгүүлж дуусаас их Монгол гарч юм билээ гэж. Тэгэхээр
амин чанараараа энэ юм ойлгож ухаж гарахгүй л яах нь. Одоо тэр үнцэн гэдэг зүйл чинь байхгүй шүү дээ. Байхгүй Монголд гарц хэлцэг хэрэг юм. Байгаа сумал гарц хэлцэх гэсэн үг чинь. За бүгдээрээ яах нь вэ? Одоо ингээд сумал болоод ингээд амин чанараасаа цуцарчих юм бол яах нь? Та нарт ер нь устгахад гарцж байхгүй шүү гэж. Чингис өнтөр бүх талбарт барагдвас чанга зовлон бүгдийг жаргалаар сэтгсэн хүмүүс сумлыг хохирохоос нь аврах хойны мотивыг бодисыг тээгч хөх нордод хоног унахгүй болно гэж. Тийм. Одоо ингээд амин чанар чинь цуцрал ирвэл яах вэ? Тэр энэ Чингис унтаж хөх толбтууд барагдваас гэж шүү дээ. Чингис унтна нийсэнд чин үнэн дээр бүгдийг ингээд хамтаар ингээд байлгаж чадах тэр амин чанар устаад хөх толбтууд барагдах буй төрхөө байгаад тэгэхээр хүмүүн сумлыг хохирлоос нь аврах. Нөгөө дүлийгч одоо хинч аврахгүй. За тэгээд төмөн тавь бодисыг тэгш хөх туруудад хондод унахгүй болно. За хороогийн хүмүүн амьтан бүхэн хоёр гар ертөнцийн асгасан цусан живж хүн амьтан бол төрсний хэрэгэн хэрэг болоод холтыг цатгах завилал мó. Тэгэхээр амин чанар нь бол ийм дорой болно л. За хөөхөн Монголыг төрөөр өдрөгдөхдөө алтан дэд үнний айлгуугаар ёсыг өрдгөөс хөх толгойд нэрв засгаар бадармоо. Та нар ерөөсөө л энэ номоо үзчихэж бадраарай гэж. За хөх Чингисийн нэрвэл дээр бадрагдмоо. Хөх амин чанараараа ариун үзрэг холихгүйгээр. За тэгээ Чингис буюу нөгөө мон ногоол зөнгөөрөө. За тэгээд нөгөө яах нь нөгөө хавсуу буруу юм жаа. Тэ нөгөө юм хар мал сэрүүлж байгаа. Тэгээд нэрвж байгаа бадрагдана гэж. Миний илч эртцэж оройтолгүй очтгоо. Мануусын Монголын илчийг сонсгоос их хааны тэнгэрээс нэрв засаг заларч үүслийн олзыг хойдод засгалмаа гэж. Тэр үүссэн олзоо яах нь хаашаа засаглаад засаад аваа явна. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань ингээд Хүн амьтан болж төрсний хэрэг нь хэрэг холтыг цатгах зориулж байна. Тэгэхээр зүгээр л идчихвч явжаад нөө тийм махан биеийн ингээд амтан тэжээгэл тэгэл дуусчих. дотроо дуусчих тийм.